ямар гоё юм бэ. За. Үндэсний урлагийн их театрын яочинч шүрэн цэцэг. Хөгжимчин. Гоцлог хөгжимчин. Тэгээд галчшуугын уран бүтээлээ зориуллаа. Төлөвлөлийг талархлаа. За суудлаа өрөө. За өчигний түргээ цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Янзын сонин содон хүмүүс хүрэлцэн ирсэн. Юуны өмнө зочдоо танилцуулгаас өмнө хундгаа өргөөд тийм ээ. Нэвтрүүлгээ эхэлье гэж. За энэ бол тий Сан Мигуэл гэдэг Испаний алдартай шар ариг та бүхнийг байлээ. Ийм ийм өндөр хөлөө. Хөлмийг өргөчөөд байгаа юм. За ийм сайхан шар аригаар дайлаа. За ингээд үг хэлье. Уул усандаа шам болог уусан бидэндээ энэ болгоо гэж. За ингээд зочдоо танилцуулъя. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Давааням, Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин Шүрэн цэцэг, Монгол улсын зөвлөх инженер Уурчин Батхишиг, дуучин продюсер Бэлгээ. За үзэгч. Ийм сайхан хүмүүс үлдсэн ирсэн байх шүү дээ. Тэгэхээр яана уу? Одоо өнөөдөр янз сайхан яриа хөөрэ болно. Тэгээд ер нь бол баруун иргэ гэж бодож ирсэн. Яриад ингээд гоё бисгүүгээс бодож ирсэн чинь энэ биднийг ер нь хамгийн дээрээс харсан хүн үргэлжлэн ирсэн байгаа тий. Тэгэхээр Цэнгэр гаригийн дээвэр дээр одоо хүн төрлөختний хамгийн тэр өндөр цэвэрлэг төвчээрийг шалгадаг ноён оргил дээрээс биднийг ингэж харсан өөрийгөө ялан дийсэн бүсгүй хүрэлцэн ирсэн байгаа учраас ярилцлага танаас эхэлж болох уу гэж зөвшөөрөл авъя. Одоо нөгөө доороос харьцаад байгаа учраас ингээд хүн хүндэтгэлтэй харьцаж штэ тий. Дээд оргилд нь очсон үнтэй тий. Балдаржийн Батшиг гэдэг би дөнгөж сая 5 сарын 5 сарын 18-нд Эверестийн ноён оргил Гямлаа нурууны ноён оргил болох Эверестэд амжилттай авираад буугаад ирсэн байгаа. Тэгээд дөнгөж сая 5 сарын 24-нд гэртээ ирсэн. Оо ерөөсөө. Юуны өмнө баяр. Дөнгөж ирээд манай нэвтрүүлэгт яг орж байгаа. Оргилын энэ сайхан энерги. За энерги авч байгаа. Тэгээ хүрх боломж байна шүү дээ. Би сая 4 сарын 14-нд Непалд очсон. Непалд очоод 5 сарын 18-нд авирсан гэхээр ерөнхийдөө хүн сар гарan явагдтыг. Өндөр болно тий. Уул руугаа доороос нь эхлээд дээш оргил дээр нь хүртэл сар явж ийн гэсэн үг. Тий. Эргээд одоо нөгөө замдаа буудлууд дээр амраад Катманду чи яг Улаанбаатар шиг 1400 дээр байдаг. Өндөрдөгт. Тэгээд бид нар цаашаага нисдэг тэргээр Лукла гэдэг хот руу нисдэг. Лукла хот маань 2200 дээр байдаг. Одоо нөгөө манай Богдуулын ноён оргил цэцэг үн шиг 2200 дээр байрладаг. 2200-аас бид нар 5364 м хүртэл алхаж явдаг. Тэр маань нэг 50-аас 60 км орчим байдаг. Тэгээд тэр 50-аас 60 км-т бид нар нөгөө нэг өндөр авалт хийж ингээд өдрөөр нэг 5-аас 10 км ч юм уу тий заримдаа 8 км, заримдаа 7 км гэд дандаа алхаж явдаг. Гэтэ өксүр үстэй дандаа. Өксүр дандаа өксүр. өндөрт бэлдэж ийн хэр чинь өксөөр дуруулаад ингээл алсуур өксүр. Гэхдээ ер нь яг хуу дундаа нэг өндөр авалт хийгээ буугаад ингээд бас жоох явна. За ана хойло боли байл энэ бэлгээ асуугаа. Тэр суултаатай чи. Яг тэр нөгөө яг хэсэг нь айгүй огцсон байдаг бах. Яг оргилд нь гарах хэсэг. Оргилд гарах хэсэг ерөнхийдөө огцом өндөр нарийнхан жимээр явна нөгөө хилари хийл гэдэг чи амар нарийнхан. Тэгээ тэрүүгээр нэлээд бас 3-аас 4 цаг явна шүү. Би яагаад За асуугаад ингээ өндөр нь яг одоо ингээд харагдаж ин гэл тэгэхээр байхгүй. Ахаал харагдаж ин тэгэхээр байхгүй. Тэр нарийнхан нараа яваал юм. Гэхдээ тэр одоо Эверест гэх тэр ноён оргилд очоо бараалах нь гэдэг бол нэр асар их төвчээр нөгөө талаараа аннасаа ингээд дэнчин тайван гэдэг. Нэг талаа одоо дээр үеийн хүмүүс бол яах гээд байдаг зөлөг вэ гэл нэг загнахаар тэр дундаа эмэгтэй хүмүүс. Гэхдээ Эверестэд яг манахаас эмэгтэй 3 дахь
одоо оргилцсан 3 дахь оргилцсан. Гэхдээ би нэг таныг бас сонссон. Ер нь өмнө ерөөсөө авиралт хийж байгаагүй Эверестийн одоо нэг хос гэгддэг бас оргил руу анх удаага Монгол эмэгтэй. Тий 23 онд тий авиралт хийгээд хамгийн анх тий 5 сарын 18-нд бас хамгийн ихний оргилдөгч болоод оргилдчихсэн. Өглөө эрт. Тэр чинь маслууч нь 8163 Манслын оргил болохоор 8163 м, дараа нь нөгөө 24 оны 9 сарын 24-нд оргилдсон. Яг энэ сэдвээр ярих юм бол Эхлээд би нөгөө асуултуудаа асуучаад тэгээ цаг гаргаж өгье. Тэгээ сонгосон асуултаа асуугаарай. Тэрний өмнө асуултнаас өмнө амчин их цанганаа манайхаа ирч хүчээ сайхан нөхөөд Кальпис бас ууж болж байна. Асаки Монголын ирч хүчний энерги Капкола шинээр жигнэмгээр амаа бас бэлгээ тэрдсэн маа. Тийм ээ завгүй ойлгож болж байна. Энэ чацарганы үнэтэй чацарганы үртэй манай шидэт хүнсийн хальтай малын цэцгийтэй Soro Bytes гэдэг шидэт хүнс компани бүтээгдэхүүнээр дайлаа. Ингээд дайлаа. идчихээ сууж байна. Шүрээ Амт ямар байсан бэ? Наад шаар өглөөний цай манд идүүлэх зүгээр юм. Тийм яг. Тэгээ транс орог болохоор Одоо яг нөгөө энэ нөгөө би чинь удааг гисэд бат сууж чадахгүй учраас би сул тавьчихад байгаа шүү дээ. Тэгээд ер нь маргаашнаас энийг чинь хэрэглэх юм байна. Тэгээ нөгөө бага насны хүмүүс одоо нөгөө баяр гэл ингэнгүүт нэг энэ янз бүрийн юм бүгд шүү. Тэрнийхээ оронд яг гой үндэсний үйлдвэрлэгчээ эрүүл мэндэд хэрэгтэй шидэт хүнс бүр яг хамгийн гой сонголт гайгүй байна. Хамгийн гоё юм байна. Өстой гоё юм. Одоо манай оргил гарсан бол яг нэрсийн мэдж танд маш сайн. За бат шиг ер нь бол нэг ийм юм байгаа л да. Уулан давирна гэдэг бол нэг талаар спорт, нөгөө талаар яг тэр өндөр оргилд гарна гэдэг бол бясалгал, төвчээр юу гэдэг нэг тэр бүхний бидний мэдэхгүй нэг тийм зүйл байхгүй юу? 6 дахь мэдрэхүү бүр магадгүй 7 дахь мэдрэхүү ч юм уу. Тэгээд та одоо жишээлбэл тэр хүчил төрөгчийн төвшин багассан, бие организмд өөрчлөлт орсон, сэтгэл санаанд өөрчлөлт орсон тэр үедээ ингээд очих эцсийн цэгтээ очоод өөрийгөө ялан дийлсэн тэр мэдрэмжийг авч гин үү? Эсвэл айцтай байсан уу? Гүн тайвшралд орсон юм уу? Магадгүй бүр одоо энэ бидний ингээд хизээч мэдэрч чадхааргүй тийм мэдрэмжийг авсан юм уу? Тэр талаас авалцаач. Наа чи их гоё асуулт байна л да. Үнэхээр хүний бас 6 дахь мэдрэхүй, 7 дахь мэдрэхүй ч вэ, одоо хэд дэх мэдрэхүй гэдэг нь тэр нь ажилдаг. Яалтчгүй ажилдаг. Одоо жишээ нь би тэр Эверестийн оргилоос буугаад явж исэн. Тэр цаг мөч маань кемп 4-өөс кемп 3 руу. Яг тэгвэл би нөгөө кемп 4 дээр жоохон ядраад байна амрыг гэсэн чинь амрахгүй шууд буу гэсэн байхгүй. Тэгээ би кемп 4-өөс кемп 3 руу явж явах хугацаанд яг нөгөө нэг жоохон хүч чадал барагдсан болохоор нэлээд удаан буусан. Удаан буугаа явж байхад Помари оргил гэдэг 7 мянгатай нэлээд их бас чанга хайрхан шүү. Чанга хайрхан байдаг байхгүй юу? Намайг тэнд одоо сар гарan байхтлаа 5-6 удаа нөгөө Помари оргилоос нөгөө цасан нууран гунж байгаа байхгүй авланч болоод тэрний бичлэгийг нэлээх хийцэн байдгийн. Тэр Помари оргил тэр чигээрээ Чингис хаан харагдаад болтгоо. Тэгээ нөгөө юм Монголын 3 иргэн одоо 18 гэд бид нар яг 3-18-д оргилтна гэж явж исэн юм чинь. Тэгээд надаа 3 иргэн маань мундаг оргилцсан болохоор ингээд Чингис хаан маань ингээд бид нарыг хүндэтгээд хараад байна. Тэгээ ерөнхийдөө яг Непал чинь ер нь манай нөгөө өвөг дээдсүүд бас байж исэн нутаг. Тэгээд ер нь бас Чингис хаан маань ингээд тэднийг манаад байгаа болов энэ Эверест хайрхнаа манаад байгаа болов яагаад ингэ надад ингэ удаан харагдаад байгаа болоо гэд нэг тэрийг таах гэж миний бас нилээх бас оюун ухаан уралдаж байгаа байхгүй тэрнтэй. Тэгээд би мэдээч нөгөө нэг тааж чадаагүй кемпинг менежерийн утас нөгөө бас интернеттэй байдаг болохоор би шууд л ороод ерөөс гэр оронтойгоо холбоо барьсан л да амжилттай оролцсон шүү надад битээ санаа зовоорой гэд. Тэгээд яг тэр ярьж байгаа хугацаанд би нөхөртөө хэлэхгүй юу. Надаа ингээд Чингис хаан харагдаад болдгүй. Ингээд бүр дүр төрх нь ингээд бүр сахал махалтай бүр ингээд над руу хараад Эверест руугаа хараад ингээд бид нарыг манаад байгаа юм шиг ингээд айгуу гой сэтгэл төрсөн гэд тэрийг ярьсан чинь манай хүн яг 18-ны үдээс хойш Чингис хааны хөргийг худалдаа тавьчихсан. Гэртээ авчирж ирээ залцсан байлээ л дээ. Тэгээд тэрийг би бүр ингээм амьдруулж хараад исэн байхгүй. Тэгэхээр миний 7-8 дахь мэдрэхүү ажилласан юм уу? Доод хүч ажилласан юм уу? нэг эргэнэ ойлгохгүй байгаа байхгүй юу? Бүр ямар гоё юм бэ. Тэгээ би ирээд
би амар тэр зурганда хайртай болоод байгаа. Ягаад гэвэл би нэг амьдруулсан тий. Амьдаараа харсан. Би бүр ингээд мэдрэхүүгээр ингээд харцсан, мэдэрсэн. Ийм гоё юм ингээд бас холбоотой байна гэдэг чинь бас сайхан санагдаад нөгөө нэг Чингис хааны төхөргөө айл болгон залаараа гэдэг шиг тий. Үнэхээр бас залмаар юм бэлээ гэдгийг бас хэлье. Гээд яриад бат шиг их чинь бүр ингээ үлгэр шиг ярианууд бүр зөндөө байгаа. Би бүр ингээд гэл асуух юмуд их байгаа даа. Тэгээд тэр хэсгийг жоохоо ингээ төр зур хадгалчих. Төхөө. За дараагийн юм бол яг миний хажууд сууж байгаа Даваа Ням гэдэг энэ залуу бас би эхэлье гэж бодлоо. За Даваа Ням гэдэг энэ залууг чинь миний мэд дизайн технологийн дүрслэг урлаг дизайн технологи их сургуулийн багшаар анх танилцж ийсэн. За түүнээс хойш салбарын дотроо бол одоо манай жирүүс нэр нь их өөр болсон байли. Би гайхсан шүү дээ. Өчигдөр найруулагч Даваа Ням цэцэг Даваа Ням гэхээр хин блэ гэсэн чи манай өнөөч одоо ерөөсө Даваа Ням нь байхгүй болоод Даваа цэцэг гэж яваад байгаа шүү. За энэ яагаад тэгээд нэрлэлчвдээ таныг одоо? Үгүй яг нөгөө зураачд энэ төр найзууд энэ төр бол бүр цэцэгчин гэдэг юм билээ шүү. Тий харин. За яагаад тавьж цэцэгчин болчихвоо? Сая би нөгөө Өвөр Монгол руу яваад бас нэг үсгэлэн гаргаад ирлээ. Тэгээ Өвөр Монгол бүр Даваа Нямбуугаа болсон шүү. Даваа Нямбуугаа болоо тий. Тэгээ яг энэ чинь нөгөө ер нь оюутан байх ахуунаас авахгүйдаа би энэ цэцэг гэдэг зүйлийг зурсан. Одоо ер нь 21 жил цэцэг зурч байна яг үндэ. Тэгээд цэцэг гэдэг зүйл чинь одоо сүүлдээ ингээ их сураад ирэхдээ бүр ингээ зүүдлэн заримдаа бүр амар том би бүр ингээ зүүдлсэн шүү дээ бүр цэцэг гэдэг зүйлийг. За мангар том цэцэг зурцсан байна. Энэ цэцэг нь болохоор одоо ямар ч дэлхийн бөмбөрцөг байна. Тэр дэлхийн бөмбөрцгөн дээр би ингээ битүү цэцэг зурцсан байна гэдэг. Тэгээ энэ ямар учиртай ингээ өөртөө ярьж байгаа байхгүй. За тэгээ энэ ямар учиртай вэ гэдгсэн чинь өдөр дэлхийн бөмбөрцгөн дээр ингээ битүү цэцэг зурцсан. Тэгсэн чинь ингээ наагур нь ингээ цөлжилт явагдсан байгаа. Тэр би энэ ямар учиртай юм бол яаж байгаа юм бол гэдэг нэг хүмүүсээс асуу. Та нар дэлхийн ертөнцийг та нар өөрсдөө гомдоосон шүү дээ. Тэгээ би нэг цэцэг гэдэг зүйлийг нэг бурхны нүд гэж хардаг. Энэ цэцэг гэдэг зүйл чинь өөрөө хүний амьдралын бүх юм дээр явагддаг. Тэр одоо баяр гуниг хайр дурлал те бүхэл хаагцал одоо бүх юм дээр энэ цэцэг гэдэг зүйл чинь явагддаг шүү дээ. Тэгээ энэ цэцэг гэдэг зүйлийг би жил болгоны 3 сарын 8-нд Монголын одоо нэг эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөрт зориулаад энэ цэцгээр би даас үзэсгэлэн гаргадаг байхгүй. Хамгийн анх би нэг цэцгэн зөөрлөгээд нэг үзэсгэлэнгээ цэцгийн хууслаг гаргаж байжсэн чинь хаднаас нэг хоёр эмэгтэй орж ирсэн байхгүй. Тэгээ орж ирчээгээ гэсэн. Зураач нь хаа байна гээл тий. Тэнгүүт нөө би байна гэсэн чинь хажуугаар гар. Зураач нь хаа байна гээл. Би байна гэсэн. Юу эргэтэйгүй юм уу? Тэгээ нэг эмэгтэй хүн гэж ойлгосон шүү. Тэгээд нөгөө манай гэр бүлийн хүн бас зураач баяр цэцэг гээд. Манай хүн болохоор яг дам морь зурдаг байхгүй. Тэгээд дандаа цэцэг зурдаг тий. Сүс уг нь өөр баймаар юм тий. Солигдсон тий тэгээд. Энэ одоо бидний ард харагдаж байгаа энэ цэцэг одоо яг ямар бүтээл вэ? Яг хоо энэ цэцгийг болохоор би нөгөө нэг удуул цэцэг гэж байдаг штэ. Тэрнийг яг хоо ерөнхий дүрслээд өнгийн нөгөө зохиомж маягтай болгоод ингэ хийдсэн байгаа. Тэр цэцэг болохоор энэ харж ирсэн цэцэг байна. Нөгөө нэг шайлан дээр гарсан сакура цэцэг шүү дээ. Тийм баха. Энэ сакура цэцэг байна. Тэгээ чинь нөгөө цэцгийг эхлээд би нөгөө бүр ингээд цэцэг шиг зурх гэдсэн байхгүй. Сарнаа цэцгийг одоо сарнаа шиг ихлээд бүр зурсан. Усны туслан мусалтай нэг. Тэгээд сүүлд энийг яаж урлаглаг болгох вэ гэдэг чинь айгүй чухал. Цэцгийг заавал цэцэг шиг зурх хавдгүй юм байна тий. Тэгээд нөгөө урлаг дотроо нэг техник гэж байдаг, арга ажиллагаа гэж байдаг тий. Энэ бүгдийг нь яаж гаргах вэ гэдэг талаас нь толгоогоо ажиллаж эхэлж байгаа юм л дээ. Тэгээ өнгө колорит гэдэг чинь айгүй чухал. Хүн одоо нөгөө өнгө гэдэг чинь айгүй чухал байна. Өнгөөр хүнийг эзэмдэж болно шүү дээ одоо аюулсандаа бол тий. Энд ихтэй би Даваа Нямыг анх айгүйх юу яж хахад айгүйх бороотой их холбогддог хүн байсан. Одоо тэгээ борооноос сүүлдээ цэцэг ургаал цэцэгчин Даваа Ням болчих шиг боллоо тий. Бороо гэдэг чинь өөрөө их гоё. Би хамгийн одоо мөнгөн бороо гэж үзэсгэлэн гаргажсэн. Тэгээ дараа нь бороо ба би гэж үзэсгэлэн гаргажсэн. Тэгээ бороо гэдэг чинь өөрөө нэг өсөндөө бас нэг гоё агшин шүү дээ. Монголын тий. Борооны нэг орохын өмнө гоё үнэр байдаг шүү дээ. Ороод дуусны дараагаар нэг бас нэг гоё үнэр гардаг шүү дээ. Тэгээд яг тэр агшин ер нь тэгээд нэг гоё нэг тийм агшин тэмдэглэх айгүй дуртай.
Одоо нэг ийзмэр бол би нэг жоохон тийм имперсонист тал руу. Маш хурдан дөргөн гэсэн юм даа. Гэтэ монголчууд яг бороо гэдэг тэр сэдвийг бас төдийлэн яг ингэ тийм түнч ер нь хийдгүү хүлээж авах үзэгчд чи яг ингэ агшин баг. Бороо ингэ ширүүн бороо ороод дуусны дараагаар ямар харагдах вэ? Шиврээ бороо орсны дараагаар ямар харагдах вэ гэх тэ. Тэр болгонд ч ингэ өөр өөрсдөө ингэ нэг онцлогтой яг тэр агшингийг олж харах хэрэгтэй байхгүй. Зураач. Хөгжмийн зохиолч юу гэдгийг те. Юмд баригдах эсвэл гэдэг юм билээ. Тий. Одоо яг нөгөө эхлээд одоо чи нөгөө яг цэцэг шиг зурх гэдээсэн гэсэн шүү дээ. Бүр их тамбанд ороод тий. Тий, яг нэг өөрийгөө нэг лацад оруулаад. Тэгээд задраад эхэлж байна гэдэг нь л одоо нөгөө жишээлбэл ингээд нэг хүн ингээд нэг зураг одоо ингээд захиалаад зуруулна шүү дээ танд ингээд. За яг энэ байгалыг яг байгаль шиг. Эсвэл яг энэ цэцгийг яг ингээд цэцэг шиг. Тэнгүүт л яг ингээд тэр захиалгын зургийг ингээд зурангуут л ингээд бүр явдггүй байхгүй. Тэрэндээ бачуураад ингээд баригдаа. Тэгээ бүр бачуураад ингээд за яг ингээд миний яг өөрийн дотоод сэтгэлээс гарсан юмыг та авуулав болиул гэдэг л одоо яг энэ зарчим дээр бууж байгаа яг хүнд бол. Тэгэхгүй бол ингээд нэг хүн ер нь юмд баригдвал ялангуяа уран бүтээлч юмд баригдвал тэгээд ер нь доо. Тийм манай энэ хоёр бол хөгжмийн уран бүтээлч хүмүүс тийм. Билгээ юу яг вэ? Ер нь ингээд захиалгын юм орж ирвэл бас явахгүй юу? Тийм дуу шүү гэдэг. Яг тэр зориулж тийм дуу. Дугантын 60 жилийн хойно дуу гэдэг тийм гоо. яагүй явахгүй шүү дээ. Наад дээр ч гэсэн энэд нүүд орж ирдэг юм. Жишээлбэл гэхгүй. За бодож байгаараа тэр чи яриул шүү. За одоо энэ бүсгүүтэй ингэж нэг нүүр тулж уулздаг юм байна. Галчаа шүү. Тийм 10 жилийн өмнө шүрэн цэцгийн тоглохыг сонсч харж ирсэн л да. Тэгээд миний бас крашуудын нэг. Тийм. Манай байх хот краш те. Сүүлд ирсэн хүн болгоно эл краш. Ерөөс. Сүүлд нэг реклам тоглосон явж харагдаа. За тэгээд нэг ямар ч байсан уулзах тийм тавилан ирэх байхаа гэж бодож явлаа. Тэгээд ажилтнаа амжилт хүсэж яриагаа эхлэе да. За тийм. Шүрэн цэцэг бол урлагийн удамтай. Тэгээ өвөө нь бол морио уурч имэн шан зохоо тийм ээ. Шан хөгжмийн гэр бүлээрээ байсан. Тэгээд өөрөө бол одоо яочинч гэдэг энэ мэрэгжлийн хүнийг татах, хүнд үйлчлэх тэр өвдсөн яг юу юм бол гэдгээс яриа эхлүүл надад их тийм ярих олон сэдв гарч ирэх юм шиг санагдав. Миний яач хөгжим чи аюугаа хэмэрлэг хөгжим штэ. Тэгээд аливаа үндэсний их найрал хөгжим болон ардын цөөгөл хөгжим дундаа удирдахч хөтлөө дагуулад явдаг. Тэгээд үндэсний их найрлаг хөглүүлнэ, хөг авдаг тийм концертмейстер өөрийг үздэг. Тэгээд үндэсний хөгжим дундаа жоохон чанга үндэсний хөгжим дундаа нөгөө хаан гэж нэрлэгддэг одоо тийм гахалтай хөгжим. Шүү уран бүтээл манай хөгжмийн зохиолч Гавэт Сэтгэлтэн төвлөрө хуурч Чимбат ахын зохиол байгаа. Сэтгэлтэн. За тэгээд галчуу уран бүтээлийг яг ах Чимбахтай ярилцж байгаад би одоо тий галчуу бол үнс нурам дундаас амьлж тий сэрэхтэй одоо 500 жил амьдардаг байхана тэгээд нисээд одоо дүүл нисэж байхдаа бүгд одоо орчлоо хорвог сайхнаар тий ад жаргал бүх сайхан бүхэн эрх чөлөө одоо инх тунхтай бүх юмыг бэлэгддэг тийм гайхалтай шоу. Тэгээд энэ домгийн шоуг бас хөгжмийн уран бүтээлээр амьлуулъя. Би өөрөө галчуунд болъё ингээд Чимбахтай ярилцж байгаа ийм сайхан бүтээл, ийм сайхан зохиол бий болсон байгаа. Тэгээд сая оны өмнө 11-р сарын 22-нд би галчуу гэдэг би даасан уран бүтээлийг хийсэн. Тэгээд яг энэ бүтээлийн нэрээр тоглолтоо нэрлсэн байгаа. Бас гэхдээ ер нь ингээл аялгаагийн сонсохоор бүр нэг юм эрч хүчин л ингээл хэлээ тий бүр ингээд. Тэгэхээр энд байгаа бид хэд ингэж эзэмж байгаа юм тухайн тоглолтын дээрээс үзэгчдийг бол бүр ингээд сэртэл байсан баха тий бүр. Тэгэд альтруу ингээд өөрөө чинь тоглох хөгжмийн аялгуун дээр сая манай давны үеинд гой зураг зуруулаас гоё юм байна гэсэн сууж ийсэн. Та хэрэглэхгүй нүч юу байгаа. аваад ирсэн. Тэгвэл бас гоё нэг аялгуун дээр нь гоё бас нэг. Намайг нэг юм цэцэг байцлаар зураач. Тэгвэл чи өөрөө цэцэг болгож зуруулдаг үү гэж шүү. Тэгээд энийг өөчтөрөө энийг ярьж та. Багвахаа цэцэг. Чи өөрөө за бидний орё да. За яг шууд үргэлжлүүлээ явчих. Өөрийгөө ингээд цэцгээр зүүрдүүл ямар цэцэг вэ? Нэрээ би нэг цэцгээр зүүрдүүл ямар цэцэг байх вэ? Хамгийн бүдүүн цэцэг нь юу вэ? Бүдүүн цэцэг үү?
Айгуу том юу шүү дээ ишим шүү дээ. Тэр чин тамирчин цэцэг шиг болчихно. Тийм. Идэхгүй нэг. Надад л энэ хинч бат шиг их ч нөгөө уулын оргил дээр авахд хамгийн хэцүү цэцэг нөгөө ван сэмбэр цэцэг юм уу? За. Уулын оргил дээр ингээл хоёр байж байгаа тийм. Ингээд лили цэцэг гээл. Бүдүүр тий. Лили бүд. Гоодал тэгэл явах юм шүү дээ. Манай ануу ямар цэцэг вэ? Яа ямар цэцэг юм бол? Цагаан сарнаал харагдаж байна да тий гүү юу? Сарнал харагдаж байна өнөөдөр. Манай нямба тэгвэл ямар цэцэг вэ? Тэнийсээ хараа. Юун дээр яргуу? Ямаа дидүүл. Christopher яргуу шүү дээ. За бэлгээ дээр төвлөрж байгаа. Тэгээд одоо энэ уран бүтээлч бит хоёр бол бас их багаас явсан учраас зөндөө ингээд сайн муугаа мэдээд асуух юмч баг үлдээгүй юм. Явсан учраас. Тийм учраас ануугаасаа эхлүүл би тэгээд асуултан дээрээс нь дөрөөлье заяа. Тэгэхгүй намайг юм асуунгууд эн чи яг чин сэтгэлээ гаргаж ирэхгүй. Коло ууж байгаа сэтгэлээ гаргаж чинь ирч хүчээс нэглэж байгаа. Үнтэй ч юм ярьдгүй. Ихтэй үнтэй их ярих дургүй юм байгаа. За тэгээ бэлгээгийн бас сүүлийн үеийн сайн сайхан юу байна гэж уран бүтээлийн тэгээд бас их өвөрмөц өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлч надад харагддаг юм а. Одоо хүн болго нэг дуучин чинь нэг өөрийнхөө нэг юм тесрэлттэй хин нэгнээс ялгарх гэж бас их хичээдэг бол танд ерөөсөө тех шаардлага байхгүй юм шиг санагдаж байна. Төрцөн. Мэдхгүй одоо тэгээд намайг ч одоо дуучин ч гэж хүн мэдхгүй. Би өөрийгөө ч Уран бүтээлч гэж мэдхгүй гоё штэ ер нь бол. Тэгэхэд чи ингээл хүн амтан чи ингээд нэг дуу муу гаргаал жоохон хит мэд болохоор ингээд шууд танигддаг штэ. Тэгэхэд миний гаргасан одоо хит хитэн дуунууд хит мөртлөөсөө намайг хинч таньдгүй байхгүй. Намайг үрчилсэн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан бажурын мөрөдлийг намайг үрчилсэн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан бажурын мөрөдлийг Би чамд хэлсэн байхгүй энэ малгайгаа аваад нөгөө стил имиж ингээд Элтон Джон мон шиг ингээд шал өөр болгоцгоо гэсэн. Гараад байгаа хэлбэр тэн дээр зориг гаргаа гэхээр нөгөө манжин тэг шаардлага байхгүй мань зүгээр дуугаал ингээд гоё хийгээл гоё дуу гарчвал тэгэл бусд нь асуудалгүй намайг хүн тань уу байна уу амаагүй тийм яриад. Уран бүтээлээсээ өөртөө гоё кафч хүн каф юм биш. Гэхдээ яах вэ бас наад чи нэг бас буруу бодож исэн юм байл. Одоо нэг хэсэг бол би ертөнцийн мундаг продюсер болно гэж валаа юм бодоод яваад байсан. Тэгсэн чинь ер нь энэ хараа нөгөө нэг яг хоо мэдээж хэрэг миний хийж байгаа юм хүмүүст хүрж ийна гэдэг нэгдүгээр гоё. Хоёрдугаар нөгөө нэр хүнд гэдэг юм байна те. Энийг яг энэ хүн хийсэн байлээ гэж танигдах ёстой юм байлээ. Яа. Тэгжээс нэр хүнд чинь өөрөө эргүүлээд бас нөгөө нэг одоо бас нэг капитал гэсэн үг шүү дээ. Ер нь бол те бас. Тэгээд за одоо ер нь юм байна. Одоо манай дижитал Ярка Нямба хоёрынхаа одоо үгэнд орё доо гэд. Энэ сүулд ойлгох гэж дээ чи. Гүй хэлээд явах вэ? Энд ч одоо хүний амьдрал гэрэнтэй бараантай лили цэцэг шиг. Нэг өдөр гоё үнэрээр нэг өдөр байхгүй болсон гэдэг шиг. Тий одоо зүгээр нийтийн асуулт шүү. Гэхдээ бэлгээ дээр тулгуурлаа те. Миний бодлоор ингээ бэлгээ ингээд нэг юм хүслүүдээ ингээ гүйцээгээд авдаг. Монтарепес эхлээл одоо энэ хамгийн сүүл гаргасан Бронд би хүртэлх бүх дуунуудыг ингээ би сонсох дуртай л да. Тэгээд намааг өөрчилсөн байна. За тэнгисийн хэрэг дээр 2 4. Тэнгисийн хэрэг дээр 2 4 7 биш. Намааг өөрчилсөн билүү? Чи нэг ярьжсэн. Ерөөсөө л ингээд 24 цагийн дотор хит дуу бүтэж болдсон байлээ гээд. Урд өдөр нь за энэ дууны ингээд шүлэг гэдэг юм ингээд ер нь захиалах ч юм уу те мэдхгүй нэг тим юм болоод энэ дуу хийгээгээл дараагийн 24 цаг дуусахад дуу бэлэн болсон байсан. Тэр дуу хийт болсон. Бүр хийт болсон тий. Алсан. Тэгээ намайг өөрчилсөн. Нөө баян бол киноны. Тий. Тэр шүү ясал та. Тэр түүхээс яриач тий. Нилээ орой ингээд бас яг унтах гад твтчихсэн чинь темка залгаад эмоци. Тэгээд одоо кино нэх гэж байгаа. Удахгүй нэг хэдхэн хоногийн дараа нээлээ чи нэг дуу айтаахан дуу бодооч гэдэг. За чи киногоо яриад өгч гээд. Цаар ярьж байгаа шүү дээ. Тэгээ надад киногоо ерөнхийдөө тайлбарлаж байгаа байхгүй нөгөө одоо ийм гэдэг ийм гардаг энэ төргээд спойлерж байгаа хгүй ерөнхийдөө те тэгэн гут нь за ойлгочлаа гэх тэгэн гутаа би шууд буцаа гаргаж нотын дийлгээл шүлгийн шууд бичээд эхэлсэн байхгүй. Тэгээ шүлгийн биччихээд маргааш нь явуулсан чинь шүлэг нь болчих гээд. За окей би ажил руу очиад үгүй аян хийгээд аян хийгээд явуулсан чинь аян би хөгжим хийгээ явуулчихж байгаа шүү дээ. Чинь 2-3 цагийн дотор л яг ингээд хар зураг гаргав. Тэгэхээр сонсуулсан чинь л болцсон байна. Би болохоор өөрөө голоод идэг.
За энэ арай л сонин дуу хийчлээдээ гэж явахгүй тийм уухгүй тэгэл бодсон байжс нөгөө чинь танк утсан. Хүү манай энэ өстө хамтлагийн октод мохтод сонсчод наа чи хий ямар гоё дуу юм уу вэ гэж бүр ингээд байна мэн гэдэг тэгэхээр ямар сони. Би Арай сонин байсан доо юу болчих вэ? Дуулахгүй наадах чи моторсон шүү дээ. Үс тэр уран чи эмотод томорж яаж байгаа юм. Би бол дуулахгүй. Би бол наадах чинь бол хоёлоо дуучин олъё гээд. Тэгээд би нөгөө voice үзчихсэн болохоор нөгөө амгааг харцсан. Амгаа энэ бүр айгүй диапазонтой доогууш дуулдаг дээшэж гардаг юм диапазонтой хоолойтой залуу. Энийг нэг олж авъя даа гэж би таньдаг байсан шүү дээ. Тэгээд манай нэг найз байдгийн Оги гээд бас дуучин бүсгүй. Жаз дуучин. Тэрлүү залгаад танаа багт чинь нэг амгаа гээд байсан те наран зоохон багт чи тийм шүү дээ. Дугаарыг нь олоод өчгөө залгаад эхлээд би дуугаа зүгээр явуулсан чинь нөхөр тад руу эргэж залгаснаа. Яхаа давгуулд байна те. Гэлтэхгүй юу? Бас нэг гоё мой ихгүй байгаа шүү дээ чинь. Яхаа боломжийн юм байна те гэсэн маягтай юм яриад. Тэгэл тэгсэн чинь харин тий чи наадхаа нэг дуулаад үзээч гэдэг. За би яваад чигээд хурж ирээд ганц л дуулсан ерөөсөө нэг л зүгээр надад нөгөө темкад энэ амгаа дуулах юм бол ийм хувилбар гарах юм байна гэсэн хувилбар сонсуулахын тулд нэг дуулуулаад авцсан байхгүй ерөөсөө тэгж дараа нь дахиад хоолонд орно гэж бодож байгаа юм чи. Тэгээ яасан чинь хин темка бит хоёр сонсчод уцаар ярьчих. Жоохон монотон байна. Дандаа доогуур ингээд дуулаад явах юм бол монотон. Дээгүр хоолоо хэрэгтэй юм гээд. Окей би дээгүр дуулаад явуулъя. Тэгээ хоёлоо дараа нь дээгүр дуулах дуучингаа олъё гэж байгаа шүү дээ. Тэгээд би дээгүрэнд дуулчаад явуулсан чинь нөгөөд чинь темка за би орой ажил дээр ч очиж байгаа сонсъё гээд ирцэн байжсэн чинь манай цас чихэр гэж үжиг чинь. Цас чихэр маскын ирцэн сууж исэн. Тэгээд гуруулаа тэрийг бараг 20 сонссон баг. Намайг үчирсэн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрынгээ надад таниусан жинхэнэ мөхнийг андуурсан байж өрийн мөрөдлийг намайг үчирсэн гэрэлгээ зүрхэн дасаасан хайрынгээ надад таниусан жинхэнэ мөхнийг андуурсан байж өрийн мөрөдлийг Өөрөө дуулаач юу хүн дуулахгүй нөгөө цас чихэр чинь аваа загнаад эхэлж байгаа юм чи. Ийм гоё дууг чи арайчтай гэ. Тэгээ нөгөөдөг чи яалтчгүй нөгөө манай цасаар чи бас айгу дууны мэдрэмжтэй залуу. Наад чинь хит болно. Энэ наад чи хит болохгүй гэдэг яг зүг таажлаад байхгүй юм. Саа чинь жоохон эндээ юмтай мэдгүй тийм. Харин тийм үзмэрч чиг. Тэгээд яг хэлснээр нь болоод. Тэгсэн чинь яг темка гараа явсны дараа цасаа зүгээр л олон юм ярилгүй. Наадах яг өөрөө л дуулт. Яг энэгээрээ л явуул. Тэгээ бүр клипийн нүдэнд харагдчих юм аа гэж ингээд. Тэгэл харин ёстой за окей. Үгэнд нь ороод гаргах чинь түүнээс бол би дотроо дуу явахгүй гэж боддог байхгүй. Энэ өөрийгөө яг нэг жоохон айгүй ингээд идэв гэсэн юм. Би болохоор юу яагаад байсан байхгүй. Нөгөө тухайн үед яг одоо бодоод байхад гэтэл одоо энэ хөгжмийн сургуулийн хүмүүс бол мэдж байгаа. Ерөнхийдөө пентатоник аялгау болвол тийм баялаг бол биш. Тэ? Баялаг бол биш. 4 аккордод явчихдаг. Бусад юм нөгөө хагас өнгө рүү орох морох те одоо янз янзын зөндөө юмнууд байна л да. Тэд нэг барууны дууралт юмнуудыг одоо яг хөгжмийн чиглэлээр сурдаг, хөгжмийн чиглэлээр сурсан төгссөн одоо тэр байтугай манай мориорын чуулгын хөгжимчдэн тэр одоо манай ихч байл л да манай хамаатны ихч тэр. Тэгэнгუთ ихч эдэр ингэнгуут тэгж байгаа байхгүй. Ер нь юм нэг барууны талын хөгжим дууралттай юмнууд сонсох айгу дуртай. Аккордтой ч юм уу. Бид нар өөрснөө яг тийм болчихдог байхгүй. Тэгэнгуут нөгөө юм дуу зохиохороо заавал тийм барууны юм хийх гээд идэг. Заавал дундуур нь оруулахгүй бол болохгүй юм шиг тийм. Ерөөсөө барууны тийм нөгөө нэг аккордтой, барууны аялгаутай хагас өнгө рүү ордог те ингээл диез, миез, бемол эдгээр дуурдаг гэдэг юм уу ийм юмнууд хийх гээд идэг. Тэгэнгуут нөгөө Азийн сонсогчд, Аз сонсогч нар чинь тэнд орж ирдэг юм байна. Бид нар хар багасаа нөгөө нэг пентатоник аялгаугаа сонсоод өссөн. Тэгэнгуут яг тиймэрхүү дуунал шууд хүнд ямар гоё дуу вэ гэж орж ирд юм байна л да. За чи зүгээр чи намайг өөрсдөнгөө дуулаад байлаа. Өөрийгөө голоод 24 цагийн дотор та рекорд хийсэн тэр уран бүтээлийг сонсч идэгөө. За гоё. Намайг өөрчилсөн гэрэлгийгээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өрийн мөрөдлийг намайг өөрчилсөн гэрэлгийгээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өрийн мөрөдлийг нэмсэглэл хурамчуутай итгэлээ алдсан нэг нэгэнтэй тэнгэрт хөрч явсан уймын саяхан
Хялбар байсан бүхнийг сэтгэл хайсан энэ бүх юм ингийн үгтэй игэл амьдралыг үнцэнтэй бүх зүйлийг худалдаж авч болохгүй амьдрал ойлгосон мөнгөөр бүхнийг шийдэхгүй гэдгийг энэ дөнгөд биш харцаагаан байж жинхэнэ биш бүгд худал байж намайг өөрчилсөн гэрэл гигээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өөрчилсөн гэрэл гигээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг одоо л яг жинхэнэ хүн байна Дэрлиг би чамаас олсон чамтай учирсан тэр нэгэн өдрийг ингийн биш гэдгийг би ойлгосон үргэлж бодан хорхон түүний амьдралыг өөрчлөгцнийг би мэдэрсэн чинээсэн игэл амьдрал намайг твэрсэн энэ дөнгөд биш харцаагаан байж жинхэнэ биш бүгд худал байж намайг өөрчилсөн гэрэл гигээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өөрчилсөн гэрэл гигээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг намайг өөрчилсөн гэрэл гигээ зүрхэн дасаасан хайрын гэрлээ надад таниулсан жинхэнэ бүхнийг андуурсан байж өөрийн мөрөөдлийг Шинэ 10 жилд нэг ганц хөөрхөн ангийнхаа охиныг гяс аваа ингэж явцдаг яг тэр залуу шиг байлаа манай юм баг. Ойлээ. Тийм үн л дээ. Монгол хурдан. Нэг юм харлаа. Энэ ерөөсөө нямба ангид юм байна. Нэвтрүүлэг болгон дээр ингээд тэр дон сууж байгаа охиныг аваад бүжиглээд идэв. Тийм. Айгуу сэргэлэн байгаас тий. Ийм тэнд янз янзын газар одоо ингээл хоримтэй бас ингээл байр туул явдлуудаар би ингээд очиод өөрөө дуулах хэрэг болно л та. Тэнгуут энийг ингээд дуулангууд хүмүүс намайг ковер дуулаад байна гэж боддог. Амаагийн ковер дуулсан. Тэгээ одоо бүр тайлбарладаг бас. За би ингээд өөрийнхөө дууг дуулж байгаа шүү хүмүүсээ. Хүмүүс нөгөө мэдхгүй ингээд ковер дуулаад байдаг гэж боддог юм шиг байлээ. Нөгөө юунаас захиалсан чинь тэр ирлээ гэдэг шиг юм байна. Тэмүүгээс амгааг захиалсан чи би ороод шүү. Нэрээ битгий тэгэж одоорой гэж байгаа шүү дээ. Энэ хүн чинь өнөөдрөөс өөрөө алцсан өөрийгөө мэдэрч их удаж байгаа шүү. Дараагийн уран бүтээлийн сонсохоор бол бүр яг бидний үеийн гоё юу дурсамж энэ төр сэргэнэлтэй тэр талаар дахиад ярина. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шарай Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Эверестийн оргилд гарна гэдэг бол
хүн туршлагаараа биеийн хүчээр гардаг юм бишээ. Энэ бол сэтгэлийн хүчтэй байж ижтэй сэтгэлээрээ гардаг одоо тийм оргил юм ба гэж. Тэр ер нь үнэн үү? Би 23 онд нөгөө Тоцоо оргилдохынхаа өмнө 3 сарын бэлтгэл хийсэн. Үнэхээр биеийн хүчний бэлтгэлээс гадна сэтгэлийн бэлтгэл хийх хэрэгтэй. Тэгээ тийм болохоор би бас 4 сар Эверестийн кино үзсэн. YouTube-ийн бүх киног төвж үзсэн. Одоо тэнд үхэл болж байгаа, хажууд хүн унж байгаа. Янз янзын юм гарна штэ нөгөө киногоор мэн. Тэр болгоныг хараад би сүултээ зүгээр нөгөө тайван байдаг тий. Тийм нөгөө өөрийнхөө сэтгэл зүгэл амар сайн бэлтжижсэн. Бас гоё хэлсэн би. Цэвэн дашгүй бас яг нэг тэгжсэн нөгөө Эверестэд гарахтаа өмнө би гарцсан юм чинь одоо оргилдоход бол асуудалгүй штэ гэдэг тэр сэтгэл зүйл байх юм бол хүнтэйгээ ерөөсөө уналтанд орж байгаа уул ч юм уу. Өөрөөсөө олж чадаагүй хүн хизээч уулын оргилыг олохгүй гэдэг үрээрдэг тэгдэм. Тэр бол яг үнэ. Ерөөсөө бэлтгэл сайн хийжсэн спортын нөгөө хүнд хэцүүг мэдэржсэн хүн бол тийшээ гарч чаддаг. Яг тиймэрхүү бэлтгэл зүй, сэтгэл зүйн бэлтгэлгүй хүн бол хизээч гарч чадахгүй. Одоо жишээлбэл ингээд уулчин хүмүүсийг сонсоод энэ оргил руу ингээд нэр гарч болно. Гэтэ яг нэг талаараа бас өөрийгөө зоригжуулаад зөв алхамж яг сошиал амьдралаас салж чадахгүй тэрлүү шууд ингээд сэтгэлийн үйлдэлээр очсон хүмүүс өнөөдрийн байдлаар бас ингээд амь нас ирсдэг. За түүний наагур буюу нэлээдгүй бас биений хувьд бие организмын гэмтэл аваад ирж байгаа олон тохиолдол үүдэн шүү дээ. 23 онд Лоцоо оргилоос бууж хахад нэг хүүхэн галзуурсан. Нэг хүүхэн бүр явж чадахгүй. Тэнд бүр нөгөө нэг олон хүний зам хаагаад хөвтцэн гинтгэх бүсгүй. Тэр сэтгэл зүйн бэлтгэл ороогүй. Би оргилдсон. Гэхдээ би гараа ингээ гимтээсэн. Би та нарыг явуулахгүй гэд нөгөө нэг олсны тэнд нөгөө хөвтцэн. Тэгээ зөндөө төвжрэл үүсчихсэн. Угаасаа нөгөө төвжрэлтэй байдаг газар чинь төвжрэл үүсчихсэн. Тэгээ нэг хүүхэн болохоор нэлээд галзуурсан. Тэрийг нөгөө буулгаж 4-5 ширпа буулгаж исэн. Гэх мэтлэн ерөнхийдөө хүнд ерөөсөө тэрэндээ бол галзуурч байгаа юм уу? Тэр болохоор нөгөө нэг ингэсэн юм шиг байгаа. Хажууд нөгөө хүн амтан нас урангууд галзуурчгүй амар тий. Гэх мэтлэн нөгөө нэг сэтгэлийн хүч байхгүй, сэтгэлийн тэнхээ байхгүй, бэлтгэгдээгүй. Одоо ер нь хүнийг нөгөө нэг спорт урлаг спорт ч ингээ бэлтэж явж идэг штэ. Ер нь ямар ч салбарыг нөгөө олон жил явах тусмаа бэлтгэгдчихэд туршлага сууж идэг гэдэг шиг ер нь уулын спорт яг тийм ерөнхийдөө энэ 4000-та Монголынхаа 4000-та хайрхнууд бүгдэнд нь гараад оргилдоод одоо тэр пургаанд аруулаад чихэлдээд яваад нөгөө одоо нийгэмшээд үдцсэн хүмүүс бол хүнийг бас нөгөө төлөвшүүлж идэг юм байна л да. Тэр бол амар их бас хэрэгтэй байдаг. Нэг бичлэг дээр чинь тэр нэлээд хэдэн метрд байсан юм даа. Майхан дотор ингээд дөрүүлээ хөвтцэн. Тэгээ инээгээд байгаа байхгүй юу? Тэр чинь хэвтэйгэр юм шимэрлээ бараг зүгээр ингээд үйж идэм байлээ шүү дээ. Нөгөө кемп 4 байхгүй. Кемп 4 дээр үү те? Би сэтгэлийн нэг тийм арай өөр төвшөнд очсон байх үе юм шиг надад бол санагдаад байхад багш бол инээгээл ингэж ийна 2 цаг 24 км явчаад амарж байгаа 2 цаг амарж байсан уу? 12 цаг явсан байхгүй бид нар тийм төгжирж явсаар 12 цаг яваад тэгээ кемп 4 дээр очичоод тэгээ бэжсэн чинь өнөө орой 2 цагийн дараа явна шүү гэж байгаа байхгүй юу. Тэгээ миний цаг болохоор нөгөө Монгол цагаар өөрчлөгдсөн нөгөө одоо мэдхгүй тэр кемп 4 дээр миний нөгөө утасны цаг өөрчлөгдсөн байсан. Үгүй 2 цагийн дараа гэсэн чинь юу вэ? 20-21 цагт явах юм уу гэдгсэн чинь үгүй одоо ингээ 19 цагт гээд тэгээ яг нөгөө тэрийгээ бид нар хэлээд за одоо амарч чадахгүй 2 цаг амраа явах юм байна гэ инээдсэн байжсэн. Тэгээ манай шерпа эхлээд нэг сонин бичлэг хийчихгүй юу. Тэгэхээр нүгүйгүй ахаад гэж тэгээ нөгөө шерпа ч ахаад хөөрхөн англи хэл муутай мөртлөө айгүй хөөрхөн англиар яриад бичлэг хийсэн. Тэгээ нөгөө манай тоогийн би тэгээ бит хоёр шерпатайгаа байсан. Тэгээд Батшгийн хувьд бол бүр нэг оргил биш олон сорилтуудыг давсан хүн. Энэ талаар ярьж болох уугүй гэдэг өөрөөс нь асууя. Нэлээд хүнд өвчнөд тэмцэж ялсан. Тэрнийхээ дараа дахиад энэ оргилууд руу одоо ингэж өөрийгөө шинээр нээх, өөрийгөө олж авах, ялах, дийлэх энэ зорилго тавиад гарсан. Ярьж болох уу энэ талаар? Болно. Ерөнхийдөө 23 оны 5 сарын 18-нд би нөгөө 8516 метрийн өндөр дэлхийн 4 дахь дээвэр оргил одоо Эверестийн хос оргил, Лоцоо оргилд амжилттай оргилцсан. Тэгээд бууж ирээд Монголдоо 6 сарын 3-нд ирсэн. Тэгээд тэрнээс хойш би ерөөсөө сэхэж чадаагүй, босч чадаагүй. Ядраа.
Юу би чинь 40-50 км марафон ч гэсэн хамаагүй гүйцэдэг хүн байхгүй юу? Байдгүй ерөөсөө. Тэгээ дуугаач унч чаддгүй. Тэгээ би 10 сарын үед үзүүлсэн чи хор тавтар тусцсан гээд. За тэгээд хор тавтар тусцсан хүн чинь бас үхдэг юм байгаа ч зүгээр л үхэн гэж Үхдэг юм байгаа зү. Тэгээ үхэн л гэж Санаагаараа өгүүлээд явчих. ерөөсөө шууд үхсэн. Би ингээл ер нь Би ингээ үхчихдэг юм байна гэд. Тэгээд 12 сард хагалгаанд орлоо. Хагалгаанд орохоос өмнө харзанд орцсон. Харзанд ороод за яадгийн угаасаа л ухаж байгаа юм чинь тий. Харзанд орсон чи яадгийн миний дуртай юм чинь ингээ харзандаа орцсон. Харзанд яг би 16 оноос хойш орсон л доо. Тэгээ харзанд ороод тэгээ маргааш нь хагалгаанд орчиж байгаа. Тэгээ хагалгаанд ороо гараад ирсэн чи аль хэзээний 7 сарын өмнө тий та өвдсөн байсан юм байна. Бараг тэр нөгөө лоцоод оргилж яхад миний би ер нь тааруу байгаад исэн л та. Би чинь амар нөгөө төвчээртэй болохоор нуух шахмал яваад исэн. Тэгээд 2 сарын дараа миний хагалгаа идэгсэн. Тэгээ хагалгаа идэгчээр ахад харцанд орсон. Тэгээ ерөнхийдөө би хор тавдар туссан ч гэсэн нэгэн тал одоо өгөх юм чинь те ямар хамаатай ерөнхийдөө жоохон эрх дураараа бай. Ер нь тэгээд альва юмыг хязгаарлаад хайрцаглаад өөрийгөө хайрцагт оруулаад тах тусам хүн идэхгүй юм байна. Тэгээ Монголын нөгөө нэг одоо хор тавдар туссан 60 хүн өгдөг гэд тийм ойлголттой. Одоо би чи 8 сар эмнэлгээр явлаа шүү дээ. 8 сар эмнэлгээр явхад чинь яг тийм ойлголттой. Ерөөсөө л тэнд ерөөсөө л шууд л тусаал өгдөг. Би ч өөрөө бас тэгж бодож байсан. Тэгэл ерөөсөө одоо энэ 6 сарын 10-нд миний 1 жилийн нөгөө эмчилгээ дуусна 1 жилийн болно. Тэгээ 1 жилийнхаа ойгоор би бас ингээд нэлээд сайн бас юм хүн амьтанд гоё юм ярьдаг юм уу, эрг энерги түгээд юм уу гэж бодоод байгаа. Эдгэж чаддаг гэдэг хүнийг ерөөсөө зөндөө хүмүүс үзүүлж байгаа. Тэр байтугай би ингээд 8000-тай хүмүүс гарч чаддгүй юм. Хүнд оргилуудад ингээд гарчиж байгаа шүү. Тийм учраас миний монголчууд хинч байсан те ямар ч өвчин туссан эдгнээ. Хүний дотоод сэтгэлийн хүч гэж амар юм байдаг те. Хүчтэй энерги байдаг. Тэрийгээл ерөөсөө энийг ингээд нөгөө босгож ирэх хэвээр. Хүн өнөөдөртэй унтаад сэрхтэй шин нийтэс сэргэж яадаг. Тэрийг хүн сэргээх хэвээр. Туяаны эмчилгээ хийлгсэн ч гэсэн би нөгөө хордлогоо маргааш нь би алхаж тайлдаг. Маргааш нь алхдаг, нөгөөдөр нь алхдаг ингээд өдрөөр алхаад ах тусам би амар сайжирдаг байхгүй. Тэр болгон маань миний манслын оргил нодлог 9 сард явхад манслын оргил явхад оргилдоход нөгөө миний бэлтгэл болж ирсэн. Эверестийн оргилд амжилттай оргилдохын тулд би ер нь гуйсан л да. Юу энэ хорвоо дэлхийн орчлын ертөнц өвөг дээдсээсээ би гуйсан. Намайг гарах үед л ерөөсөө тэнгэр цэлмэг байгаарай л гэж ганцхан юм хүсчихсэн. Цэлмэг байсан. Эверест гарсан сүнх. Эверест Энэ Эверест байна. Эндээс хайц авъя. Нэргээ гоё. Тэгээ би нөгөө Эверестээ ер нь хавдар судлалынхаа үндэсний төвд хэлсэн л дээ. Ер нь хилээ явсан. Би одоо Эверест гарах учраас би Эверестийнхаа оргилд хавдар судлалынхаа үндэсний төвийг мандуулнаа. Энэ хавдар гэдэг маань намайг тэ ирч хүч өгсөн болохоос намайг дарангуйлаагүй, дарамтлаагүй тийм учраас би ингээд Монгол гэдэг хүн чаддаг юм аа. Монгол хүн бол ерөөсөө идэж чаддаг шүү гэдгийг л үзүүлэх гэж би явсан. Тэгээд энэ Монголынхаа тугийг мэдээж би ингээд бүх газараа байлгана. Майхандаа ч хүртэл зүүчин Монгол хүн энд байгаа шүү гэд майхандаас зүүчдэг. Тэгээ энэ болохоор нөгөө майны бадмынхаа гэдэг тийм нэг юугаараа биш тийм. Цүнхээ бас чимцэн байгаа. Энэ бас Непал зарддаг. Цүнхээ бас чимэглээд дээ шүү дээ тий. Цүнхээ Одоо энэ чимэглээд. цүнхэн дотор жишээлбэл яг юу байх вэ? Миний нөгөө аав ээж цүнхээ задлахаар баярлах шиг одоо Эверестийн ноён оргилоос ирсэн зүйлүүд миний нөгөө ингээ үлдэг гараад ирэх юм. манай миний болохоор нөгөө нэг малгай байгаа. Малгайгаа бас аль болохоор нөгөө Монголынхаа далбаа, Монголынхаа бүх юмараа чимсэн. Энэ болохоор 8K expedition гэдэг нөгөө 8K-гийн нөгөө би 3 удаа эднийхаар үйлчлүүлж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ингэж чимээд аваад ирсэн. Нөгөө Шерпа гэлөө туслах юм. Тийм Шерпа гэдэг хүчч. Тэр хүччүүд бол бас оргил дээр хит гарсан нөхдүүд байдаг бах тий. Ерөнхийдөө манай Шерпа гэтэл 5 удаа гарсан шүү. Тэр дураараа юм. За гарчаад ирээ да. Одоо нэг манайхаар бол нэг гайд хийгээ те нэг хэд морьтой хүмүүс гэж яваа. 8000-д оргилдоход авч явсан далбаа. Монголын далбаа. Энийг болохоор манай найз хүүхний ээж нь гараар ойж өгсөн.
талбай тий. Ер нь Монголын 4000-та бүх оргилуудад давар энэ яг нөгөө найзхаа нэр бичсэн юм байна. Ээж нь өгсөн болохоор гараараа ээж өгсөн. Хамтдаа явж шүү гэдэг санаа. 80 настай эмээ Ямар гоё. гараараа хийж өгсөн болохоор би бүр энд амар хайртай ингэж авч явдаг. Маш их сэтгэл шүү дээ. Нямс өрөнтэйгээ би болохоор дуатлон, триатлон одоо дугуйны уралдаан, гүйлт, марафон гэх бүх юмд хамт оролцож уулын гүйлтэд голдуу бит хоёр бас эхний харавт ордог. Хоёр. Тий. Миний хамгийн сайн найз байгаа бас байсан. Гэхдээ нөгөө нэг оргил руу гараад бат шигч оргилтоход бол яг хүн ингэ сэтгэл зүйн за би энэ л заавал гарах ёстой шүү гэд бодчоод буцаад буухтаа ер нь ихэнх хүмүүсийн хувьд бол золгүй явдлаар амнаас ирсдэг зүйлүүд байдаг. Яагаад бууж ахтай. Тийм ер нь дандаа бууж ахтай тэгээд идэв. Тэр нь одоо яг би сонсч ирсэн яг надад чи одоо нөгөө өсгөх гавьт шүү дээ. Одоо манай Монголын бас анхны баг уулчин ерөөс тарсан шүү дээ. Танд одоо ингэж гарах нь хэцүү юу, буух нь хэцүү үү? Буух нь хэцүү шүү дээ. Буух нь хэцүү. Яагаад хүн нөгөө нэг одоо тодорхой ачааллаа нөгөө хуваарлцсан байдаг. Миний хувьд бол би өөрөө нөгөө гараад буух тийм ачааллаа хуваарлцсан байдаг. Одоо марафонд гүйлээ гэхэд 42-т гүөх нөгөө сэтгэл зүгээ бэлтцсэн байдаг. Нөгөө одоо сэтгэл зүй нэгтгээд байгаа шүү дээ. Сэтгэл зүгээ бэлтцсэн байдаг. Тэрэн шиг би нөгөө уулын оргилыг одоо би нөгөө Эверестийг сар гарan харж байгаа байхгүй. Би тэгэж явна тэр замаар тэгэн ингэн гэд бүх юма харцсан байдаг. Миний хувьд болохоор яг оргил дээр гараад би уйлсан. Уйлаад жоохон сэтгэл санаагаа өмөлцсөн. Тэгээ буух болсон чинь нөгөө жоохон гар салганаа, хөл салганаад нөгөө өндөр орлно гэдэг юм явагддаг байхгүй юу. Тийм учраас өөрийгөө нөгөө бариад өндөр орно гэд өндөр орохоор нөгөө толгой эхэлж өгдөөд дотор мухаа оргоо бөөлжөөд ингээд нөгөө явж чадхаагаад салганаад чичрээд ингээд нөгөө ерөнхийдөө тэгээд 10-аас 12 цагийн хооронд буухгүй бол өндөр орлт явагдаад эхлэх юм бол ерөн хүн тэгээ бууж чадахгүй. Тийм болохоор би нөгөө сэтгэл зүгээ бэлтгэсэн болохоор нөгөө өөрийгөө бариад одоо батшгаа уйлж болохгүй шүү. Чи уйл бол одоо бууж чадахгүй. Чи нэг ч гэсэн хүний хажуугаар зурж чадахгүй. Тийм учраас батшгаа 50 бай гэдэг өөрийгөө тайвшруулад тэгээ уйлхаа болоод тэгээ би доошо буужсан байхгүй. Тэгэл ерөн жоохон тодорхой хэмжээнд уйлцсан сэтгэл өмөлцсөн болохоор гар салганаа, хөл салганаа дээдийн ер нь бол тийм учраас хүн буухтаа маш сайн анхааралтай буух хэрэгтэй. Тэнд гараад сэтгэл зүгээ нөгөө нэг бэлтцэн л гээд байгаа мөртлөө би бас бэлтэж чадаагүй л байгаа юм тий. Өвгд эцтэйгээ ярьж намайг нөгөө шуурга муурга намдаагаад ингээд нар мар гаргаад ингээд ирэнгүүт нөгөө сэтгэл санаа үүмрээд миний өвгд эц намайг харж марж ч юм уу тий. Тэгээд нөгөө нэг бас жоохон өөрийгөө үүмэлсэн л дээ би. Цасаараа хучцсан юм хавцлууд байдаг гэдэг байгаа шүү дээ тий. Тим юм нь бол хараад бол үнэхээр ялгахдаггүй шүү дээ тэр чинь. Одоо тэр юугаар бол би одоо тэр нэг подкаст айгүйг сонсдог, фрэнд подкастыг сонсдог. Тэрэн дээр юм уулчтын тухай айгүйг сонсдог болохоор одоо би бүр ингээд хажууд нь асуугаад амар нь орчих гээд байгаа нь энэ баггүй юу? Тэгээд ерөнхийдөө тим юмнууд нь хэр их харагдаж байна. Одоо тэгэл тэнцээ ингээд мөнх үлдсэн хүмүүс ч зөндөө байдаг гэдэг тим юмнууд тааралддаг юм уу? Тааралдалгүй яах вэ? 4-5 юутай амьгуу болцсон цогцтой таарсан. Ер нь байж идэг. Тэгээд тэр нь болохоор би бас өөргөө бэлтцсэн байдаг. Яг хөө Хиллари хил орхоос өмнө бас нэг юм зүгээр юм эрмэгдээгүр явдгийг. Ер нь бол эрмэгдээгүр явж байгаад тэгээд дээшээгээ явна. Тэгээд Хиллари хил орно. Хиллари хил маань ерөөсөө ийшээ ингээд зас ингээд нөгөө нэг одоо шуурганд ингэсэн хазаацсан нэг заснууд байдаг шүү дээ. Тийм юмнууд. Тэгээ яг тэрнийхээ наагуурд жоохон нөгөө нэг юм хаднууд байж байдаг. Хаднуудынхаа хажуугаар ингээд нөгөө зассан гэж хунгарлцсан заснууд ингээд нөгөө салхинд ингээд шилжүүлсэн сарвч шиг болсон байж дээ. Тэгээ ерөнхийдөө яг Эверестийн оргил маань өөрөө нөгөө сарвч шиг юм байж идэг. Тийш тий. Тий. Нэг хаашаашгаа нэг 5-5 метрийн орчим. Тэгээ сарвч шиг юм дээр бид нар гараад ингээд тэнд болохоор хүн болгоно нөгөө өөрсдийнхөө нөгөө хямрын далбаа дарцаг марцгийг ингээд нэр мэрээ биччихээд ингээд явдаг. Шуурхтай байвал ерөөсөө л тэнд ганц зураг даруулаад буухгүй болохгүй. Ерөөсөө болохгүй. За тэгээд яг нөгөө намайг гарахад сайхан байсан мөртлөө буухад жоохон салхилаад эхлэхэд л хүнд байгаа юм чи. Тэгэхээр салхитай үед гарна гэж бол аюултай. Бурхан нэгэр харжээ. Гоё үед гарсан. Намайг харсан 3 сар залбирсны хүчээр харсан. Санаасаа ер нь байгалийн хүн л ээж. Байгалаар өөрөө эдгээсэн. Байгалаараа ингээд өөрөө бэлтцсэн. Нэр үнэхээр том юм шүү. За цүнхэн дэхим байх шиг байна тий. Энэ цүнхэн болохоор нөгөө яг намайг аварсан энэ худрах гэд одоо уулын хилээр байдаг. Энэ болохоор жумаар гэдэг дэше өгсдөг.
энэ жумаарынхаа хүчээр бид нар стэйшн ингээд нөгөө яг яваад байдаг тийм. Тэгээд хамгаалтынхаа бүсийг заавал хийн, хамгаалтын бүс маань ингээд байж идэг. Энэ болохоор нөгөө худраг гэдэг л дээ бид нар уулын хэлээр тэгээд англиар болохоор harness гэдэг бид нарыг болохоор harness зөв. Энүүгээр голдуу бэхлэгээ хийгээд энүүгээрээ ингээд бас жумаараа хоорондоо холбогдох уу? Бэхлээд ер нь яг хөө ингээд хоёр юугаар юм л та тийм. Энүүгээр болохоор нөгөө нэг тэр нөгөө олсноос ингээд бэхэлчин. Энүүгээр болохоор ингээд жумаараа бэхлээд жумаараа бас үндсэн олс байж явах уу? байгаа. Эд нь штэ тэрийг нөгөө одоо нөгөө нэг олс тавилт 5 сарын 9-нд дууссан байхгүй юу? Эверестийн олс тавилт 5 сарын 9-нд Лоцогийн олс тавилт 5 сарын 8-нд дууссан. Олс тавилт гэдэг нь одоо нөгөө бид нар нөгөө ингээд олсноосоо бэхлээд явна. Одоо тэр олсноосоо бэхэлчин. Энэ болохоор хамгаалтаа хамгийн түрүүнд бид нар хийх ёстой. Тэгээд нөгөө нэг энэ тэр олсноосоо бид нар ингээд жумаараа ингээд зүүн. Энэ жумаараа бас ахаад ингээд нөгөө энүүгээр ингээд бэхэлдэг байхгүй юу ингээд. Тэр хүүтэнд бас л юм чинь. Энэ болохоор нөгөө олсон дээр ингээд явж байгаа. Энэ ингээ хоёр ингээ бэхлэгээд байхгүй. Гэх мэтчлээ ингээ бэхлээд. Температур хэдтэй байсан бэ? Температур бид нарыг гарахад нэг хасах 25 орчим байсан. Бас хүүтэн. Гэтэ гол нь шуурахгүй. Би яг намайг нөгөө Хилари хийл дээр явж хахад шуураад болдгүй. За одоостой яг намайг оргил дээр зураг даруулаад бичлэг хийгээд Монголынхаа ард түмэнд мэдчилгээ дэвшүүлэхдээ битээ шуураараа гэж тэгсэн чинь нэрээ шуураагүй штэ. 30 минут шуураагүй. Би бүр амар баярлж байгаа юм чи. Таач бүр удирдаад байсан. Удирдсан шүү дээ. Газартаа холбогдоод сар нөгөө ингээд амар зай Аурагаа ингээд залбирсан болохоор бас намайг буруу бодоод байдаг гэсэн биз дээ. 8000 м гэхэлэр 8 км л хүн дээш алхах юм байна. 8. Тэр юу ярина бэ бид нөгөө нэг 60 км. Энд чинь ингэж явах юм ба шүү дээ. Тийм. Манайс зүгээр нэг лацаа оргил гарчаад би ер нь 10 орчим километр юм байна гэж би бодож байсан байхгүй Эверестийг. Тэгээ би сая ингэж асуусан. За энэ нэг 3-4 км баг те. Ингээд Непалуудаас зүгээр асууцсан байхгүй. Тэгсэн чинь Непалууд сандраад нөгөө хэд чинь ерөөс километр ерөөсө боддгүй юм байна. Зүгээр л гараал ирчдэг болохоос тэдэн цаг явсан гэж цагаараа уралддаг юм байна л да. Би мэдхгүй зүгээр нөгөө нэг уул нь 10 юм шиг байна гэж бодож байгаа. Тэрийгээ жоохон багсгаа асуусан чинь үгүй гэж болдгоо. Тэгээ за яг хэд ингэсэн чинь 7.6 км юм байлээ. Тийм. Одоо яг энэ байгаль дэлхийн ярьсан уран байгаль гэдэг уран бүтээл дээр тий манай даваа нэм зураач зураад манай хоёр уран бүтээлч нийлж ягаад энэ саяны сайхан яриаг энэ амжилтыг нэг мялаах уу тий тэгвэл хөмсгөө хийж байгаа үйл харахад тий бас ингээр арай шигэл сэргээгээд бас сэнхэн амтлахын томаахан уран байгаль тий томаахан бүтээл хөгжмийн зохиогч хөгжмөөрч тий За тэгвэл хоёр уран бүтээлч урьж байна.
шиг өсгөө цэцэг шиг залуу цэцэг зураад зогсож байна да. За шүрэн цэцэг судалдаа тоглож байгаарай. Би даваа нэмээс гайс хоёроо асуучвал анхаарал сарниулчих байгаагүй. Зүгээр. Яг ингээд энэ сайхан бүсгүйгээр уран бүтээлийн тоглуулаад зурхаар арай өөр онгодтой байж гинөө яаж. Гоё шүү. Таны аялгаа үнэхээр гоё байна. Би нөгөө яг нэг ийм цэцэг зурагтайгаа шууд ороод ирж байна. Одоо ямар цэцэг зурж байгаа? Одоо би гоодал гэж цэцэг зурж байна. Гоодал цэцэг нь өөрөө ямар учиртай вэ гэдэг бол цэцгнүүд дундаас намайг хэн гүйцэхүүтэй гэж ургадсан цэцэг багхгүй юу? Ой бүрүү. Тий. Тэгээд дээрэс нь нөгөө юу багхгүй юу? Эмэгтэй өнөр бол загвар өмсгч гэсэн үг багхгүй юу? Даваа нэм бол яг энэ цэцэг зурхаас гадна яруу найраг оролдог ийм уран бүтээлчгөө ингээд яруу найраг оролдог хүнд одоо ингээд ийм зураг зурхад тэр нэг яруу найргийн мэдрэмжүүд бас давхар хөглөх үү. Урландаан би бүтээлийн санаа ирж удад ганцаар суулаа. Уран гоё сэтгэлд нэг л бууж өгсөнгүй. Гэр хорооллын дачуухан годомжсож явхад гитлэгцээ өдөөс нь гизгэн задгаа Монгол өсвийн дөрөх гартаан алгын чинэхэм зурвсдагчаад зөрж өнгөрсөн намайгчудаан заран зөөлнөр хайр шиг өглөө. Зол болон гэрэлтэх бод зургийн өмнө торгон бэрний үзүүх тамилна. Зураас татварын оюун хөдөлгөөнд зуурдхан агшиглах тансаг аялуу. Өргөн довтлогоо мөрдийн дөрвөлт ертөнцийн битүү өгшиг задлаг зурлаа би задгаа энээр өвсний шилбэр урсгад замын уртыг их шиг зурлаа. Тийм ээ. Миний маливарт, миний палитер, миний биер мөнхөд орших урлагийн дүлгүүр юм аа. Нөл авьяасаа байлгаа биш үү? За зургандаа нэр өгөх үү? Бит 6. За сууж байгаа учрыг асууя те. Ер нь дуусч байгаа юу? За дуус. Өнгөнгийн хастууд энд сууж байна. Бид 6 мөн биз дээ, тийм? Намайг бол шарсан өндөг шиг л байна. 6 цэцэг зурлаа. Одоо ингээд бит 6 сууж штэ. Тэгээд ингээд бит 6. Заавал гэхдээ эмэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүс ч гэсэн бас гоодал шиг штэ. Ер нь бол тэр утгаараа ингээд 6 гой цэцгийг бэлэгдээд ингээд гой зурлаа. 25 дугаар телевизийг би ер нь бол маш дээр үеэс ахгуулаад үздэг байсан. Байнга л үздэг. Ялангуяа урт цагааны одоо гудамжуудын нэвтрүүлгийг бол би байнга үздэг. Тэгээд энэ маш товчхон хугацаанд зурна гэдэг бол өөрөөр хэлбэл миний одоо 21 жилийн хөдөлмөр шүү. Тэнийг бас өөр ойлгоорой гэдэг бас. Тэгэхгүй хүмүүс ч нэг зарим чи одоо ийм хурдан зурцсан зураг англиэ тэглээ гэдэг байхгүй. Одоо зарим нь болохоор гээд энийг чи би хийчих юм шүү дээ. За маа бэр удаг аваад та хийдээ гэж. Тэнгүүд л эн чинь маш олон дуршлаг гэж нэг юм байна шүү дээ, тий. Хурдан хийчлээ гэж бүгд үгнэрээ гэж байна шүү дээ. Тий. Тийм хөгжмийг. Тий. Ерөөсөө авьяас байгаад ч амархан санагддсан шүү байна. Тэгээд яг ингээд заагаад өгөхөр энэ ч бас хэцүү юм байна гэж. Тийм. Хичнээн авьяасаагаа зүтгэх хүмүүс биш шүү дээ. Тий. Одоо жишээлбэл нэг амар мундаг авьяастай хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр авьяасаа ингээд хөгжүүлдэг үү? Заадсаа гэж. Тэгэхэд хажууд нь нөгөө авьяасгүй мөртлөө хөдөлмөрлөө л юу? Яг тэрнтэй адилхан. Намайг яриад байгаа юм тий. Би бол өөрөө бол яг үндэ хөдөлмөрлсөн байхгүй. Яг үндэ хөдөлмөрлсөн байхгүй. Надад бол яг нэг жоохон авьяас байгаа. Ээж аавын төлөө бас авьяас байгаа л. Тэгвэл би өөрөө хөдөлмөрсөн гэж боддог. Манай ах мах нар бол мундаг зураач нар байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь нөгөө хөдөлмөр гэдэг чинь өөрөө ингээд хүнийг бий болгох юм байна. Энэ одоо бидэн 6 гэдэг зургийг би бас ингээд танай телевизийн хамт олонд бэлгэж болох уу? Тэгээд бохгүй надад өгч. Тэгээд би зөрүүлээд ийшээ бэлгэж. Яг миний зүгээс бол юу хүсэж байна гэдэг бол яг надтай адилхан уран бүтээл залуучууд маш их байгаа шүү. Дүрслэг урлагийн. Тэр залуучуудыг гоё дэмжээ те. Энэ гоё нэвтрүүлэгтээ бас ингээд дараагийнхаа юмдаа бас гоё оруулаарай гэж стафдээс хүсчээ. Тэгээд энэ 25 дугаар телевизтэй бидэн 6 гэдэг зургийг бэлгэлье. За баярлалаа. Давхар хахууд болчихё. За яг энэ цаг мөчдор гэж ярьж хэлснийг энэ цаг мөчдор ширээндээ хүрцгээгээрээ би тэр хооронд газ энэ манай цаантай бид нар олон эндээс намсч үзнэ. Бүтээгдэхүүн байна л да бид нарт бол. Үгүй би дөрөв нөгөө нэг энэ юу төрлөөс нийцсэн. Одоо эндээс нийтнэ.
Эн чинь нэрстэй, анистай. Тэгээд чацаргантай хамгийн гол нь чацарганы бүр одоо хальс гэж бид нэр хэлдэг шүү дээ. Тэ чацаргантай. Тэгсэн чинь бид нөгөө чацаргыг тэр ингээ хальсан ингээд яхаар хайчаад байдаг шүү дээ. Үгүй юм байна. Эн чинь асар чухал зүйл нь байдаг гинэ. Хүш энэ айгүй гоё юм би нэг Хит хитийг авчиа. хит авч болох уу? Чи ямар гэж байна? Би өөрөө хайртай навч явна гэсэн бүр. Тийм үү? Одоо хайртай навч яг уу. Энэ тэгээд ер нь нөгөө хүүхдүүдэд өглөөний цайнд яг өндөг шарж өгөөл явуулдаг штеп. Тэрнээс бас дахиад нэг өдөр нь хоёр өдөр нь эннээс өгөө явуулчихвал их аятайхан юм байна. Тэгээд нөгөө хоолны шингэц сайжруулдаг, гүрэлзэх хөдөлгөөн сайжруулна. За тэгээ нөгөө эслэг дутагдаад байдаг хүүхдүүдэд хүүхдүүд ч гэлтгүй ер нь биднэрт энэ эслэг гэдэг юм их дутагддаг. Тэгээд антиоксидант гэдэг юм дутагддаг. Бүгднийг агуулсан мэдээж чацаргантай учраас витамины бүх төрлийн хэрэгцээг хангана. Монголын энэ нөгөө шидэд үнс компани одоо шиддэл ийм бүтээгдэхүүн байна. Sorobites. Энэ нөгөө нэг одоо жишээлбэл Эверест гэдэг дахиад холбогддог шиг гадагшаа тусгашаа явахдаа нөгөө дотоодынхоо юм хүн бэлгэлэр их гоё байдаг чинь ерөөсө дахин давтагдчихгүй юм те. Тэгээд уул хатан ч юм уу магадгүй 6 зурх гад яж ахтаа нэг жоохон нэг юм гоё эрчүүч авыг бол бас манай шидэд хүнсэн бүтээгдэхүүн гаргаж ирээд эцэг. Билгээ энийг унш. Билгээ энийг унш. Биеийн жим барих, зүрх судасны өвчлөөс сэргийлэх тосны өвчлүүдээс бүрддэг юм байна. Билгээч гэдэг юм баггүй би ч бас уншина. Би ч ерөөсө бас яг адилхан. Чи ч миний хажууд цавх шиг амт шүү дээ. Ус уусны гэсэн таргалаад байдаг байхгүй юу? Биш анс нэрстэй нас гоё шин төрөл гарцсан байлээ шүү. Тэгээд бас дахиад нэг хэлгээд бүх одоо худалдааны буюу одоо дэлгүүрүүдээр сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагддаг учраас магадгүй нэвтрүүлэг үзээд эдмээр санагдах юм бол хүүхдээс доош дэлгүүрлэг өгүүлэгч. Байгаа юу те? Найдастай юу? Янз. За тэгээ бүгдээрээ гоё сайхан амтлаад гоё пиво уугаад тэгээ дээрэс нь ирч хүчний гэвэл нэр манай асахи. Япончууд гэхдээ яагаад урт наслаад байдаг юм хэрэг айгүй юм нэг эрүүл мэндэд айгүй хаадуулсан бол чад өөр нэг юм нөгөө хоол хүнсний өөр төвшний хүмүүс болцоод байна л. Тэгээ бид юугаараа дутах вэ? Манай монголчууд ч гэсэн хийж гэн. Тэгээ хажуунаас гоё юм коло асуугаар чилээ. За нэвтрүүлгийн дараагийн хэсэг. Орё. Энэ удаа бол нөгөө түрүү ярьсан энэ хүслийн жагсаалт гэж ярьж байгаад орхицсан. Тэгээ би шууд бэлгээгээс эхлэе гэж бодож байгаа. Нөгөө яг ярьж ирснээр дундуур нь асуултаа ингээд таслаад өөр асуулт асуугаа явцсан. Миний хувьд бол найзаагаа харахаар ингээд нэг юм гоё яг ийм хүслүүд нь ингээ ээлж дараалан биелээд байгаа юм шиг ийм мэдрэмж төрөөд идэх байхгүй юу? Монтареп гэдэг Монголд одоо бас өрөмцөөрөө уран бүтээлээрээ танигдсан хамтлагийн гишүүн. За дараа нь бол одоо ингээд яг бэлгээ entertainment байж байгаад сонс entertainment-ийн одоо захирал болоод өөрийнхөө ертөнцийг бүтээгээд олон уран бүтээлчдийг игнэндээ нэгтгээд тэдний ингээ хит дуунуудыг үйлдвэрлэж байгаа ийм дарга залуу тий дуучин уран бүтээлч. Дээрээс нь ингээд шүлгээ өөрөө биччихнэ, ая зохиоч нь ийм ерөнхийдөө перфект төрлийн хүн болоод тэнгуут одоо чиний дараачийн хүсэл зорилго юу байна? Хүслийн жагсаалтын хаана одоо өөрөө яг явж гинэ гэдэг ингээд яри. Энэ асуулт хүн болгонд хамаатай шүү. Ядаргаатай л таа. Гэхдээ яг ингээд бодохоор ингээд мөрөөдөл бол зөндөө байна л да. Гэхдээ тэр мөрөөдөл чинь ерөөсөө юу юм бэ? Хүний төлөвлөгөөл бол явж тийм шүү дээ. Мөрөөдөл гэхлээр хүн ингээд бүр амар би нарыг сансрын хөлөгтэй тойронч гэдэг юм уу ингээд нэг тийм том мөрөөдөл хүн ч тавьдгүй юм байна шүү дээ. Яг ингээд хийж болохоор биелэгдэхээр мөрөөдлийг ерөөсө боддог юм байна. Тэгээ би яг мөрөөдөж явахдаа одоо жишээ нь ингээд 20 жилийн өмнө би мөрөөдөж явахдаа би алдартай одоо хит дуу зохиолч гэдэг юм уу юм мөрөөдөж ирсэн юм байхгүй. Ер нь бол дэлхийн юмсан гэж мөрөөдөж. Гэтэл өнөөдөр би нэг тэгсэн л байгаа л байхгүй. Тэгсэн чинь одоо дараагийн мөрөөдөл бол юу вэ гэсэн чинь одоо жишээ нь ингээд TikTok мок үзэхээр ингээд нэг ганц дууны зөвхөн бүрээн л хит болцсон гэсэн нэг тийм юмнууд яваад ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг би дэлхийд ингээд энэ бэлгээ гэдэг хүний хийсэн дуу дэлхийд хит болоосаа танигдаасаа гэсэн тийм надад мөрөөдөл байдаг байхгүй. Гэхдээ энэ бол биелж болох мөрөөдөл түүнээс бол бүтэхгүй юм бол биш. Зүгээр хамгийн ойрын юмнуудыг яг хөө тэр чинь бас л олон жилийн өмнө мөрөөддөг байсан юм чинь одоо ингээд ерөнхийдөө ажлын төлөвлөгөөнд орсон явж байгаа. Жишээ нь би цомгоо гаргана гэж мөрөөддөг, цомог гаргах юмсан гэж мөрөөддөг байсан бол би өнөөдөр цомгийн дуунуудтай болцсон байна. Яг өөрийн бие даасан. Тэгээ цомгийнхаа баярыг хийж, баяр гэдэг нэрээр нэг том хэмжээний тоглолт хиймээр санагдчих. Гэхдээ арайч баяр гэж хийчихгүй. Ям баяр гэж шууд бүтэн сайдар хийгээл. Миний тэр тоглолтын дээр баг би өөрөө гарах шаардлагагүй ингээ баахан хамтлаг дуучдаг.
наанд ч ихэд жил манай хөтлөгч Нямба маань хурж ирэл дуулчих шин. Тийм шүү дээ нэрээ. Тэгэхээр нэг иймэрхүү л мөрөөдлүүд байгаад байна да. Надад болоороо тэр дэлхийд ингээд нэг ямар ч байсан гоё юм гаргах тийм сэтэл чинь гоё юм. Энэ Солонгос сууч чадаад байхад биднэрт бас боломж байгаа хөөх. Тэр тусмаа дэлхийн авдгаа болсон энэ технологи хөгжсөн үед жишээлбэл та хоёр хамтрах юм бол Монголын өв соёл, үндэсний урлаг, яочнтой чи ямар ч үеийн орчин үе рэпер юу ч үдгийн ингээ гаргаад хийхэд бол биднэрт нэг юм часгаал дуулцахаар боломж байна. Даваан юм цэцгээ зураал. Яа наам хэлээсүүлээд. Гэнээр юм байхаар ер нь тэрийг хийхин тулд яах ёстой вэ гэдгсэн чинь бас их юм сурж мэдэх ёстой байл л дээ. За зураач хүн бол юмд баригдахгүй одоо юу гэдэг нөгөө баг Пикассо хинтээ чинь тий холиод бас нэг өөр урсгал гаргаад ирдэг ч юм уу ингэдэг шиг би одоо ингээд хөгжим хийж байхдаа хоёр шал өөр хоёр нотыг нэг юм шиг дуургаж болдго юм уу яадаг ингэдэг ч юм уу нэг тийм туршилтууд хийгээд ч юм уу эсвэл ингээд бүр нэг гинт өөрчлөлтүүд хийгээд ч юм уу ингэж үзье гэсэн нэг санаанууд байгаа ч гэсэн тэрийг нөгөө яг ингээд хийх гэхлээр юу яагаад гэдэг. Бас баригдчих гад өөрийгөө ингээд за тэгэхээр хүн ойлгохгүй болов уу гэдэг ингээд айгаад. Тэгээ баригдмал байна тий. Тэгж л болохгүй. Харин тийм. Миний бодлоор бол зүгээр л хий. Хин таануу яануу өстэй. Тэнд чамаагүй зүгээр хийгээл явах хэрэгтэй байхгүй. Шүрэн цэцгийн сая явсан уран байгалыг сонслоо л да. Одоо манай 25 дахь сүүлийн одоо бас нэгэн том баг нь байсан. Одоо манайх нар бол манайхан чи базраах гэж хэлсээр байгаа. Урлагийнхан дотор бол яхаа аргагүй хамгийн том нөлөөсөн ийм эрхэм хэдийн мөнх хүсээ үзүүлсэн ч гэсэн түүний одоо ишгэлүүлсэн аялгау болон үеийн үед байж идэг. Одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өглөө орой жаргахад цаг агарын хойно явдаг тэр гайхалтай аялгауг базраах маань зохиосонтой адилхан магадгүй сая уран байгаль гэдэг дуу 25 дахь сүүлийн бас нэг хөрхөн одоо цаг агарын мэдээ шиг юм уу. Ингээ энэ ийм зүйлдэг бас тоглогдоод ард нь бол бүр үнэн гой сонсогдохоор байна. Бүр найстай гоё. Шүрэгээд одоо дараагийн хийх гэж байгаа бас гоё сонирхолтой. Одоо хий гэж бодож байгаа бүтээлүүд бас юу байна вэ? За ерөнхий бол түрүү нөгөө мөрөөдөл юу вэ гэж асуусан шүү дээ тий. Ингээд яриа л та. Яачин хөгжим тий. Тусгаар тогтнолын одоо илэрхийлсэн үндэсний өв соёл одоо манай үндэсний хөгжим байна. Тэгэхээр одоо яг яачин гэд харахаар л хятад бас байдаг тий. Ингээд персэс гаралтай гэдэг ингээд түүх байдаг. Тэгэхээр монголчуудын бас яг цаг тооны хувьд болохоор бас л адилхан яг Монголд яг адилхан байсан байгаа. Хөвлөө хааны үед Янчир гэдэг нэртэй. Одоо Хөвлөө хааны үеийн үндэсний одоо найрал хөгжимд Янчир хэмээх нэртэй одоо яочин хөгжим байсан байгаа. Яг цаг тооны хувьд их юм хятадд ч нөгөө 400 гаруй жил ингээ хөгжчихсэн. Одоо хятад яочин хөгжим байгаа шүү дээ. Тэгэхээр цаг тооны хувьд бол давхцдаг юм байлээ. Би бол яг миний бодож байгаа зүйл гэхээр хятадд амар мундаг яочинчид байгаа. Яг хятад гарах байрлалаар сурсан. Цаашлаад Перс руу одоо Европ руу гээд ингээд бодоод үсгэр симбал гэд бас яг ингээ яочин шиг ингээд ийм хөгжим байгаа даахгүй юу? Бас ингээд тоглож байгаа арга барил техникүүд ерөнхийдөө адилхан. Миний бол бодсон зүйл юу гэхээр би чинь одоо тий удам дамжсан одоо тий авралын гэр бүл манай өвөөгийн минь аав гэдэг яг ингээ морин хуур уртын дуугаар ингээд тий ардын арга барил ардын дууг ингээд илүү түлхүү мэддэг өвөө эмээ маань яг тэр орчинд би өссөн болохоор тэгээд багшийнхаа заасан арга барил тэгээд тэр мундаг Ахмад уран бүтээчдийн одоо тий ардын Монгол арга барилыг одоо авч үлдэх ёстой одоо тэгээд дүүнэртээ өвлүүлэх ёстой гэдэг юм үнсэрхэг жоохон үзэлтэй юм хтэй. Тэгээд энэ маань одоо магадгүй би цаашдаа бас яг ажил болгоод ингээд үлдэх тал дээр ингээд бодож байгаа. Үндснийхээ ямыг дуургаж иж орчин үеийн тэр нөгөөний хүсэж байгаа хөгжимтэй үндснийхээ ямыг хамтарч дуургаж иж тэр дэлхийд танигдах хөгжмийг одоо хитийг хийх боломжтой байхгүй. Тэгэхээр ойрхон байдгүй. Тэгээч ойрхон бай гэж. Ойрхон бай гэсэн энэ залуугийн бас нэг гоё дахиад гоё дууг сонсомоор санагдаад байна л да. Тэртээ биднийг одоо баг нялх шахуу байхад би өгшин байж тээ. Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг нэг гоё ахтуулдаг байсан. Одоо тэр дууг сонсомоор байна. Энэ бол Монтерап хамтлагийн дуучин Билгээ Тэнгисийн ирэг дээр 2 4 7. Иргэн эрэхтэй бид бүхэн Батишгийн ирээдүйн мөрөөдлийг сонсголоо. Үнэн ч хариг мэн тэр зүрхээрээ мэдрээгүй үгүйсэн үгүй
сонсоогүй харуулсал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон онсон үгүй тэр үед би мартаж чадахгүй холдон онсон дүрийг чинь мартахгүй баяртай гэж салан одохдоо бардам зан мен утраач бид хоёрын сууж байсан тэр далайн ирээдээ сэтгэл зүрхээрээ ганцаардан би баяр хүнийг мен хуваалцах далай сэтгэлээ яхаа тэр үед чи дандаа түүнтэй хамт байсан ганцаараа юм ирснээ яриач гэж далай надаас асуулаа хоёр бинээ бид хайрлан ихрийдэг байлаа орвоод биднээс өөр жаргалтай хос байгаагүй хархан нүдэн түүнийхээ намрах үсийг зүудэндээ ихрийдээ үнэнч харийг мен тэр зүрхээрээ мэдрээгүй үгүйсэн үгийг мен тэр сонсоогүй харуулсал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон онсон хорвоод хоёулах намайг жаргаж байх тэрэл мөн чи хайртай гэж тэрэл анх хэлсэн хэлэхэд амархан үг гэж юу хариулж өгөөч далай минь энэ бүхнээ яхаа ихрийн амун далай эсрэх давалгаа хайлаж ганцаардлыг минь хуваалцлаа хоёр бинээ бид хайрлан ихрийдэг байлаа хорвоод биднээс өөр жаргалтай хос байгаагүй хархан нүдэн түүнийхээ намрах үсийг зүудэндээ ихрийдээ үнэнч харийг мен тэр зүрхээрээ мэдрээгүй үгүйсэн үгийг мен тэр сонсоогүй харуулсал тайлах үгийг чихэнд минь шивнэлгүй холдон онсон Бүр нэг хаанч яжсэн босоод дэмжигчтэй. За бас сайхан дуу шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл.
Үгүй. Сам нөгөөлийг ядахтаа 2-2-ийг үү? Тэгсэн бол үрээ бүр 2-2-ийг гэрлээ утраач хэвчээ. Эхний дуулдаг дуу чинь нөгөө хосоо олдог дуу гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс доор нь комментээр нөгөө нэг тэр YouTube-ийн нөгөө видеоны доор комментээр айгүй их би энэ дуун дээр тэр хантайгаа тэгэж учирсан. Энэ дуун дээр хантайгаа одоо ингээд бит хоёр ингээд гэр бүл болсон гэдэг айгүй их тийм бичсэн байт юм бэл. Тэгсэн чинь тэнгисийн иргэн доор болохоор тэр үед чамаасаа тэгэж салж байлээ. Чамдаа салцсан байсан. Угаасаа эксэ боддог дуу гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэнгисийн иргэнийг дуулахаас өмнө шүрээ ингээд жоохон наашаа суудсан байсан. Дуусны дараа ингээд хажууд. Аяртаа ингээд суудсан. Энд чи юу болоод байна гэж. Яа чи нэг л алдчихлаа шүү. Одоо тэгээ дахиад нэмэлтээр одоо даваа нямаа нэмэлт. Тэгээд одоо яруу найраг шиг бол зүгээр бодлоо л дөө. Өөрийнх нь ер нь хөрөг зурх уу? Хөрөг яг өөрийнхөө хэмжээнд нэг хөрөгийг зурхтаа бас нэг арай өөр стилээр зурдаг. Одоо жишээлбэл хүмүүс ч болохоор нэг яг нэг бодит реалист юм хүсдэг шүү дээ. Би бол яг өөрийнхөө нэг бодож байгаа ертөнцөөр байдаг. Яг цэцэг шиг их юм. Ерөөсөө л одоо бүх юм цэцэг шиг л болсон байна гэдэг шиг. Танад энэ зураачийн удан байгаа юу? Манай аавын тал зураач. Манай одоо аавын талын хамгийн том ах болохдоор ерөөсөө ингээд аавын хамгийн том ах нь манай сумын одоо нэг нас барсан хүмүүс те ерөөсөө битүү хөргүүдийн бүгдийг зурж өгдөг. Манай аав өөрөө бас зураач. Тэгээд энэ урлагийн мэдрэмж бол угаасаа удам дамждаг бүх. Манай ээжийн тал бас зураач нар байдаг. Маш мундаг зураач нар байдаг. Би даваа нэмийг орсон дээр нэг юм дахин ганцаа асууж идэх үү. Айлд хамгийн гоё тийм зөөлөн уур амьсгалыг бас гоё бүрдүүлэх өнгө жишээлэл юу гэх юм бэ? Тэгээд өнгө ч өөрөө маш олон өнгө байгаа. Хязгааргүй. Тэр дундаа яг хуу одоо жишээлбэл зөв хүнийг нэг стрессэнд оруулдаг өнгө гэж байдаг. Тэр ямар учиртай вэ? Одоо жишээл зургаар гэдэг юм бол одоо нэг айл гэрийн одоо нэг хойморч юм уу гэдэг нэг ов улаан зураг байвал хүн орж ирээ шууд уурна гэдэг. Навш гэ. Зургаа хараа шууд уурна. Ямар сайн би сэрэл үүдтэй. Хөөе хоо. Чин тэгтээ ер нь бол айгүй сонин заяа. Одоо ч хүүхд гэдэг нь нэг шар өнгөнд айгүй дуртай байдаг шүү дээ. Харин тийм махтар алуул маа. Тэгээд нэг яг би нэг давхар зургийн хаажуугаар бас нэг интерьер экстерьерүүд бас хийдэг л дээ. Сүүлийн үеийн одоо интерьерүүд маш гоё давчхан болж байгаа ер нь бол айл гэрт ороход хүртэл маш гоё минималист болж байгаа. Тийм минималист болоод байна. Тэгэхгүй ингээд оронгуудч гаалаа навширсан бүр ингээл ийм байдаг. Одоо тийм биш. Бүх юм нь айл хийсэн. Тий. Хууч айгүй хийсэн байсан шүү дээ. Ер нь хуучин бод ингээл ороход ингээл нэг хэвсдэгээл хоёр морь зорио зүрөө зогссон те. Цаана гол устай гэх айгүй гоё тий. Тэгээ нэг хэсэг амар юм хэвлэмэл цэцэгнүүд манайд бас яг байд. Монголчууд маань болохоор одоо нэг бэлгшээлийг бас айгүй их бодд юм бил. Охинтой айл гэдэг зэн цэцэг зурулах жишээ нэ тий. За бид хоёр одоо ингээд нэг хос болж байгаа тий. Хос болж байгаа учраас би одоо хос ван сэмрүү цэцэг зурулмаар байна. За уртуудаа наслахыг үлдээд өгшгөн мөкийн цагаан уул цэцгийг зурулмаар. Монголд нэг хэдгээ цэцэг л байдаг шүү дээ. Яргуу зурулдаг юм байдаг уу? Байлгүй яа тий. Яргуу цэцэг чинь айгүй гоо цэцэг шүү дээ. Ер нь бол одоо яг ханш нэгдэл хамгийн дөрөв дургуутаа цэцэг яргуу цэцэг байхгүй. Юмны эхлэл байгаа байхгүй тий. Юмны эхлэл байхгүй. Тий. Ирж яваа цаг гэдэг чинь бэлэгдэн л байхгүй тий. Яргууин дэлбэ гэдэг үстэй тий. Энэ хүн дуулт юм биш. Нэг бүтэн авах юм уу? За яг шүрэг их юу номероор төгсгөн. Гэхдээ өмнө нэг яавал яа. Нэг яа. Яасан. 20 гаруй жилийг өдөр шөнөгөө гэртээ байх хэвээр тэр цаг хугацааг урлан дээр өнгөрүүлсэн энэ хүн цэгтэй бүтээгдсэн тэр зургийг хараад магадгүй тань шиг болохыг хүсэж байгаа олон залуучууд байгаа хаа. Хэлгүй яхаа одоо би одоо ингээд их засаг их сургууль болон төгслөх урлаг дизайн технологийн сургууль одоо ингээд 2010 оноос хойш одоо ингээ багшлаа явж байгаа тий. Манай төрсөн урлаг дизайн технологийн сургууль бол интерьер дизайн, архитектур, график, хувцас дизайн, уран зураг, уран баримл гэдэг сэргээн засваралт гэдэг зөндөө олон ангиуд байгаа. Тэгээ энэ одоо юу гэдэг юм бэ? Уран зураг зурхыг хүсэж байгаа ч юм уу тий. Эсвэл энэ мэрэгжилт одоо энэ хайртай яг үнэхээр яг энэгээрээ явна гэсэн одоо энэ хүүхдүүд байх юм бол одоо төрслөг урлаг дизайн технологийн сургуульд одоо бас ингээд өөрсдийнхөө шалгалтыг өгөөд бас орж болно. Тэгээд энийг төгснөөр ямар учиртай юм бэ гэдэг бол зураач хүн гэдэг өөрөө ямар вэ? Архитектор хүн гэж ямар байдгийг тий? График дизайнер гэдэг
дизайн гэдэг чи одоо энэ бидний энэ ууж байгаа одоо энэ ингээд бүх юм аяг дизайныг зохион баг. А зураач хүн тэр дундаа бүх юм хаадаг шин. Энэ бүх юм. Одоо энэ ингээд энийг дизайныг хийн зохиох юм тий. Ингээд инхийн тулд зураач хүн ихлэ зурна шүү дээ энийг чинь. Би тийм учраас бол ямар азар зураач болсон юм бэ гэж боддог шүү дээ. Яг үндэ бол тий. Одоо Батшиг ихчиг уул гэж яриад байдаг. Энэ хүн маань яг үндэ манай Монгол улсын ерөнхий одоо зөвлөх инженер хүн шүү дээ. Тий харин. Их сониг. Ерөөсө хүмүүс бол ихэнх нь тэгэл ингээд уул гэдэг нь мэдээд байдیں۔ За юун тул зөвлөх инженер өнөөдөр ирснийх энэ одоо шамбаарлцсан төөрж яж байгаа Улаанбаатар хотын төлөлтийг нэг та өөрийнхөө нүдээр нэг хэлээч. Амар юм Амар хүн суугаад байсан юм байна шүү дээ. Харин зөвлөх инженерээр суулгацсан сууж байгаа шүү дээ чи. Хот төлөвлөлтийн инженер биш. Барилгын structure гэдэг нэг одоо тооцоолон бодох тийм инженер л дээ. А ерөнхийдөө яг уу Монгол улстай 20 жил барилгынхаа салбарт ажилласных миний мэдхийн л 4 жил тутам ерөөсөө тэр шинжлэгдэж хийгдэж явж идэг. Гэхдээ хизээч энэ хот төлөвлөлтийнхаа архитектур төлөвлөлтийнхаа дагуу хизээч манай барилга хөгжөөгүй, баригдаагүй, газар олголт явагдаагүй. Тэгээд эсэргээр нь явж исэн. Ер нь л тийм л болохоор одоо яг энэ дүр зураг нь ингээд нэг ирээлжсэн байгаад байдаг. Ер нь бол улс хөгжийг гэвэл дэд бүтц хөгжих хэрэгтэй. Хамгийн түрүүнд дэд бүтц хөгжижээж бид нөгөө нэг амгалан тайван инх тунх амьдрах бүх юм маань бүтээн байгуулалтаараа хийгдчих хэрэгтэй. Гэтэл нөгөө төлөвлөлт маань урдчлаад хийгддэг мөртлөө тэрийг баримталж явдаг. Баримталчгүй болоо явцсан их сүүлийн миний мэдхийн лав 10 гаруй жил. Тэгээд аргагүй ингээд нөгөө нэг хот маань шамбаарлалтад ирсэн байхгүй. Ямар ч хотын хөгжилтэд бүтцээр хэмжигдэн. За нэг ийм л байна да гэж нэр. За бид нартай энэ Sora Bytes хамтран ажиллаж байгаа. Тэгээд Шидэт хүнс компани чацарга нь юу гэсэн бэ? Энд чинь чицаргантай, анистай, нэрстэй. Тэгээ бүр чицарганы хальстай. Тэгээ дээрэс нь одоо энэ бүх одоо энэ жигнэгч бүгдээрээ бэлчээрийн малын цөцгийг энэ чинь ерөөсө хамгийн гол нөгөө транс араагүй гэдэг үгний чинь гол тодтгол ахгүй. Би болохоор энийг өглөө олон хүүхдүүдтэйгээ нөгөө сүүн халаагаад сүүндээ дүрж идэнэ гэж бодож байгаа. Энэ айгүй гоё. Тэгээ бүгдээрээ маш гоё эрүүл витамин С-тэй, антиоксидант ихтэй. Энэ бол уулчт маань ууландаа авч явал одоо нөгөө уулчт маань хөдөө гарч ерөнхийдөө уулаар их хангадаг биш үү? Явдаг. Ууланд их авирдаг. Голдуу алтай 5 богд руу айгүйх хүмүүс явдаг. Гэхдээ энийг авч ямаар санагдчихээн. Яа зөө. Өглөөнийхөө цайнд шууд сүйтэй цай ч вэ нүү, хар цай ч вэ нүү тий. Тэрэндээ дүрээд идэхэд айгүй гоё амттай юм байна. Оо за энэ Шидэт хүнс компанийн бүхэл бүтэн одоо Эверестийн оргил явсан энэ бүсгүйгээр реклам хийчихлээ гэж. Ер нь та одоо нүүр царай болчихлоо шүү дээ. Шидэт хүнс компани нүүр царай. Өглөөний цай ястайгаа юм байна. Тэрийг яриад өгчөөрэй. Би дунд менежер хийгээд 10% зам. Гэхдээ нэр ингээ монголчууд яг л монгол хүнийхэн биеийн онцлог тохирсон бүтээгдэхүүнийг хийж чаддаг л байхгүй тий. Хүүхдүүд минь өглөө алган сүү ууж авах маш сайн. Ясны сэрэгжилтээс хамгаална. Сүү үнэхээр өнөөдөр нөгөө аминдын байхгүй бид нар ч гэсэн идэж ууж явах хэрэгтэй. Өглөө өдөрт нэг аяг сүү ууж явах хэрэгтэй. Би бол энийг аягүй сайн баримталдаг. Манай урлагийнхан ч гэсэн өглөө цайгаж уух завгүй байдаг шүү дээ, тийм ээ. Тэр өглөөний цайнд баян хэрэглээрээ. Жаргалын амт Шидэт хүнс. Чамаа юу гарах вэ? За тэр шиг одоо тэгээ манай бас хамтран ажиллагч Асоки Монголын ажиллаж байгаа. Тэгээд ер нь урт цагааны гудамж нэвтрүүлгийг анх эфирт гарч эхлэхээс эхлээд үнэхээр үнэнчээр үргэлжид монголчуудаа бас гоё эрүүл зүйлийг санал болгож идэг бас юм сайхан хамт олон байдаг. Тэгээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээ мөн дээрээс нь сан гээл. Нэг хэсэг би жоохон буруу хэлсэн юм шиг байгаа. Намайг айгүйх буруу хэлээд байна. Гэсэн мөртлөө дэлгүүрт ороод миний буруу хэллэгээр айгүйх асууж авдаг гэсэн шүү. Юу гэж хэлээд байгаа? Хэлэхгүй тэр. Тэгээд биш би анх айгүй буруу нэг сони хэлчихдэг байсан байхгүй юу? Сан мөгөөл гэдэг нэг юм. Мэгвэл гэдэг ууг нь уншдаг. Тийм энийн гэхдээ ер нь солонгосч гэсэн айгүй тэгж уншдаг юм байл л те. Ууг нь уншдаг юм уу? Би одоо буруу хэлээд байгаа юм те. Сан мэгэл юм уу? Сан мэгэл. Мэгэл гэ нэр хүний нэр хүртэл. Мэгвэл гэж байна. Тийм юм байлээ. Тэгээд сан мэгүүл. Энэний бол нүүр царай би болж магадгүй шүү. Тэгээ манай хамгийн гол нэгт алкоголыг гой нөгөө зөв зохистой хэрэглэх юм бол бас тодорхой хэмжээнд хүний биед ч гэсэн
сайхан ажил ядаргаатай айлж шүү дээ. Ялангуяа урт цагааны гудамжийг үзэж байхдаа Сан Мигелд аваарай гэж. За тэгээд нэвтрүүлгээ бас энэ хүрээд ер нь өндөрлөх төгсөж जैन. Тэгээд тэндээс дохио зангаа өгж байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас нэг гоё жаргал дүүрэнгээр нэг сайхан бүсгүйгээр бас хөгжмийн аялгаугаар бас өндөрлөе гэж бодлоо. Тэгээд шүрэн цэцгийг тайцнаа өрье. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн уран бүтээлээр дараагийн авиралтаар иргэн уулзахын үлзий дэмжлэлтэй өрөөлийг өргөн. За баярлалаа. Сайхан уран бүтээл хүлээн авнаа. Манай гişүрээ гэдэг миний ч бүртэнцээ тавтаа